Манайхаа гişүүнэрүү заац цаана. Тийм. Үзэж байгаа хүн олохгүй байж магадгүй байна. Хэмжээний open парламент хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Үндсэн хурлаар төсвийн хавь иргэн хурлаар эднийг хэрэгжүүлдэг боловсруулалт өргөн байна. 5 minutes later. Гэтэл юм мэдгүй. Янз бүр явж байна. Янз бүр шүү. Хөтөлцөө авир өсгөх. Яг явуулж байна. Та охин мэдчих бол намайг өндгөр шийдсэн газар чинь шүү дээ. Би өсөг болон дуртай нэ. Автомобилд нэлээд тостой. Тэрний эхлэн нэмэлтэр болж байна. За тэгээд бүгдээрээ өдрөөгөө enjoy хийгээрэй. Энэ удаагийн влогоо энэ оюутнуудаа зориулж. За явж байгаа юу? За өглөөний мэнд Улаанбаатарт 9 цаг болсон байна. 9 цаг 4 минут болсон байна. Миний цаг чинь хоцроод байгаа юм шүү дээ. Бид нар нэг open парламент гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Open парламент гэдэг нь одоо ингэж оюутан залуучууд төгсөх дамжааны 3-4 дугаар дамжааны оюутан залуучууд парламентын үйл ажиллагааг ер нь нээлттэй болгоё. Их хурл хууль тогтоох байгууллага ер нь яаж ажилладаг юм бэ? Юу хийд юм бэ? Гэдгийг оюутнуудад танилцуулъя. Нэгт хоёрт юм бол бас энэ төр нийгмийн ажилд бас оюутнуудыг татаа оролцуулъя гэдэг үүднээс open парламент хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Цаг цаас нь мэдж байгаа. За хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаад 1600 орчим оюутан бүртгүүлсэн. За эндээс сонгон шалгаруулалт хийсээр байгаад ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийсээр байгаад 100 шилдэг оюутан шалгараад за энэ 100 оюутнууд маань одоо шинээр сонгогдсон улсын хурлын гишүүд, залуу гишүүд ялангуяа тэг хамтарч ажлын албанд нь орж 28 хоног хамт ажиллахаар болсон. За ингээд ер нь ерөөхдөө 2-7 хоног явчихж байна тий. 2-7 хоног явж байгаа хөтөлбөр 2-7 хоног явж байгаа. Би оюутнуудтайгаа өнгөрсөн 7 хоногийн бишээ энэ 7 хоногийн даваа гарагт танилцсан. За тэгээд оюутнуудтайгаа юу хийх вэ гэдгээ ярилцсан. Ер нь бол гишүүдийн зөв жишгийг ингээ харахаар ажлын хэсгүүдийн ажилд оролцуулж байна. Өөрийнхөө байгаа ажлын хэсэг болон агсан ажлын хэсгүүд. Тэгээд тодорхой таскуудыг ингээд хамт хийгээ. Би бол ямар санал гаргасан бэ гэхээр яг ингээд одоо би хийж байгаа ажлуудаасаа жишээлбэл эндээс ингээд даалгавар өгөөд хийлгээд явна. Гэхдээ энэ нэг тийм аз жаргалтай ч юм уу үр дүнтэй надад санагдав. Оюутнуудтайгаа нийлээд ямар нэг юм эхнээс нь асуудал олж хараад шийдэх гарцыг нь олоод за тэгээд хэрэгжүүлээд шийдээд явъя гэдэг юм санал гаргасан. Нэгтгэд уулзаа бид нэр за 5 дахь өглөө 9 цагт хуралдъя гэж тохирсон. 9 цагт хуралдаад энэ хурлаараа бид нэр манай оюутнууд өөрсдөө нийгмийн асуудлаас шийдэх ямар асуудлыг ер нь шийдмээр байгаа юм бэ? Одоо тэргүй 20 эд настай гэдэг бол нийгмийн аль хэзээний оролцогчд болсон нийгмийн амьдралд идэвхтэй оролцогчд байгаа. Тэгээд шийдэж гэж байгаа асуудалт нь их хурлын тогтоол байд юм уу? Эсвэл бол хууль байд юм уу? Ямар аргаар шийдэх юм бэ гэдгээ саналуудаа хэлнэ. Ингээд олонхын зарчмаар саналаа ярилцж байгаа орондоо ярилцж байгаа. Нэг сонгоно. За ингээд хуулийн төсөл байд юм уу? Эсвэл тогтоолын төсөл байд юм уу? Энэ төслөө боловсруулна та. Тэгээд тэргээ өргөн барина. Гишүүний хуваар би. Мэдээж эргийг батлагдах байд юм уу? Хилцэгдэх шат бол нэлээ хол. Одоо энэ хаврын чуулганаар бол амжихгүй. Тэгээ намрын чуулган руу ордог чинь дараа жилийн намрын чуулган руу ордог чинь. Энэ хугацаанд бид нэр хуулийн төслийг хэрхэн боловсруулдаг вэ? Хэрхэн санаачилдаг вэ? Хэрхэн боловсруулдаг вэ? Хилцүүлгийн шатанд хэрхэн бэлддэг вэ? Хэрхэн хилцүүлдэг вэ? Батлуулахын тулд юу болдог вэ гэдэг ингээд зөвхөн 28 хоногор дуусгаж бид нэг жил орчмын юм хамтын ажиллагаа эхлүүлээд тэгээ хамгийн гол нь яг юмны ард гарч үзье. Батлагдсан бол батлагдсан, батлагдаагүй батлагдаагүй. Тэгээ нэг процесс яаж явд юм гэдгийг илүү мэдрээд хамтдаа нэг зорилгоо хонос явбал илүү сонирхолтой болов гэж бодсон. Тэрнээс оюутнуудаа яг өөрийнхөө нэг ажлын нэг хэсгийг ингээд нэг хийлгээд тэндээс нь гэдэг бол би бас өөрөө оюутан байж үтсэн хүн. Тэгэхээр сонирхолтой болов гэж бид нэр санал нэгдээд
Тэгээ одоо хуралдах гэж байна. Одоо 9 цаг 7 минут болцсон. Манай 2 оюутан ирсэн байгаа. Цагаа барьдаг 2 оюутан ирсэн байгаа. Манай нөгөө хэд нь ирж байгаа гэсэн тий. Яг энэ хаалган дээр орж ирдгээ угаасаа. За. Эргээл ордог тий. Эргээл орж идэг. За хэдүүлээ танхим руугаа явж идэм дөө. Тойргороо нэрээ би явж байгаа. Гэхдээ би нөө тойрогт дээр ажиллаж гин гээл хэвэл мэвэл дагуулаад энэ төр гэхгүй байгаа. Дүүргийнхаа зах худалдааны төв мөр зүгээр ингээ яваад хүмүүстэй уулзж байгаа. Ялангуяа 8 бизнес эрхэлж байгаа хүмүүстэй уулзж байгаа. Одоо манай засгийн газар татврын багц хууль би өөрөө бас энэ зарим гүшүүдтэй хамтраад нөтийн хөлбөрчлөлт оруулъя гэдэг ингээд өргөн барьцсан байгаа. За миний ер нь сонгуулиар ярьжсэн зүйл бол энд цэцэрлэгтэй болгоё. Энэ гудамжийг гоё замтай болгоё. За энд ийм сургуультай болгоё ч гэдэг юм уу. Энэ засаг даргын хэмжээний ийм амлалтуудыг өгдгийг одоо болиё гэдэг ийм сонголтыг хийсэн. Ер нь бол хууль тогтоогч дээр нь парламентын засаглалтай энэ орны хувьд бол энэ парламентын засаглалыг бэхжүүлэх. Тэгээд энэ хууль тогтоох засаглалын гүйцэтгэх засаглал хоорондын харилцааг одоо зөв замд нь байлгах. Энэ мохо дарангууллын эсрэг бай. Энэ бизнес эрхлэхэд саадуулж байгаа тэрийн саадуудыг арилгая. Ер нь энэ төрлийн олон дарамтуудыг багасгая гэдэг ийм сонгуулийн сурталчилгаа бол хийсэн. Тэгээд энэ өнгөрсөн хугацааны өнгөрсөн үе бол авилгач дарангуулагч нарын үе байсан. Ирээдүйн маргааш бол зарчимтай залуусыг байна гэсэн. Тэгээд энэнийхээ дагуу чуулганы анхны чуулганаас ахуулаад энэнийхээ дагуу ажлуудаа бол хийгээ явж байгаа. 3 хууль батлуулсан байна. 2 хууль батлуулсан байна. Төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө, засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө хэд хэдэн бодлогын баримтчгуудад саналуудаа оруулсан байна. Дандаа хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой, эдийн засгийн хэрэгчлөөтэй холбоотой ийм санаачлууд гаргаад ингээд амжилттай хэрэгжиж явж байгаа. Өөр сони юу яцгаана? Нэг олоолаа оролцдог арга хэмжээнд оролцоод яваад байна тий. Би тэрнийхээ бодлоо авах гэдэг. Эрт сүрэлдсэн ингээд эрт сүрэлдсэн 100% эрттэйгээр манай товлолт ээлжид хурал маань ээлж тус хурал маань хэлж байна. За өнгөрсөн 5 даваа гарагт оюутнуудтайгаа нэг зүйлийг тохирсон. Нийгэм байгаа энийг нэг шийдчих юмсан гэж бодож байгаа асуудал байвал тэрийг тодорхойлоод тэрийг шийдэхэд нь бодлого ямар баримтчиг эсвэл бол ямар шийдвэр их хурлын зүгээс гаргах шаардлагатай байгаа вэ гэдгийг тодорхойлоод тэгээд саналуудаа авчирья гэж ярьж төгссөн. Тэгээд тэр саналууд дээр нь холоолоо хэлцэж ярилцаад аль нэгийг сонгоод ингээ хамтдаа анханаас нь шийдвэрийг боловсруулах, өргөн барих, хилцүүлэх, за тэгээ баталж чадвал батлах, батлагдаж чадахгүй бол батлагдахгүй хүртэл урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлье гэсэн. Нэг удаагийн нэг ингээд зүгээр миний ажлын хэсгийн эсвэл миний байгаа ажлын хэсгүүдийн ажлаас хилцээд өнгөрөх бол надад тийм үр дүнтэй санагдахгүй байгаа. Санагдахгүй. Тийм учраас нэг ийм ажил санаачилсан хэдүүлээ тэгээд олонхоор ерөнхийдөө тэмцсэн гэж ойлгосон. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь өвчин эмгэг гэмтэл бэрхшээл хүний биеийн одоо үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт хамгаах ухаанд тулгуурлаад онцлог эмчлэх, сувлах, сэргээн засахын цогц үйлчилгээг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж нэрлэж байгаамаа. За ингээд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо эрхлэхэд одоо эмчийн их үүрэгтэй хүмүүс яаж халдаад байгааг хэлээд жишээлбэл одоо эмч ажиллаа ирээд сууж байхад ч юм уу те чи намайг үзсэнгүү одоо надад баг муухай харлаач гэдэг юм уу ийм байдлаар одоо чи миний татврын мөнгөөр салхинчдаг эцтэй гэдэг үгийг хамгийн их хэлж одоо эмчнэр рүү дайрч тавшилдаг лайв хийдэг бичлэг хийдэг энэ бол эмчийн их үүрэгт халтж байгаа юм ноцтой хэлбэр гэж үздэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд үндсэн хууль одоо зөвшөөрлийн тухай хууль, эрүүгийн хуулиар одоо энэ эмнэлгийн ажилтныг хамгаалах зохицуултыг одоо тусгасан байдаг юм байна л да. Энэ одоо эмнэлгийн ажилтны албан үүргийг гүйцэтгэхэд нь саад учруулсан тохиолдолд торгуул болоо одоо баривчлах эсвэл хорих ялыг оноо
За одоо зөвшөөрлийн тухай хуулиар бол одоо эмнэлгийн ажилтныг ингээд тухтаанд оромжилсан, занлсан тохиолдолд торгуул ногдуулна гэсэн юм ерөнхий хуулийг тусгасан байдаг ч гэсэндээ яг одоо ийм тохиолдолд яах юм бэ? Энд чинь одоо бичлэг хийсэн тохиолдолд ингэж оромжилсан тохиолдолд энэ чинь одоо ингээд ажлаа хийж байгаа ажлын байр дээр эмчүүд дайрч байна гэдэг чинь цаана одоо хэдэн мянган хүн үзэх байсан боломжийг бас хааж байгаа болохоор одоо нийтийн эсрэг гэмт хэрэг гэж авч үзэх хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор энийг бүр ингээд нарийн детальчилсан юм хууль гаргах хэрэгтэй болов гэж харж байна. Манад хууль нь байгаа. Зөрчлийн хуулийн дээр ч байна. Хориг хайлын бол бүр эргийн хуулийн дээр ч байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулиуд дээр байгаа нь хэрэгжүүлдэг. Одоо жишээлбэл эмч маань өөрөө гомдол гаргадаг. Эргээд өөрөөр хэлэх юм бол манай хууль хэрэгжихдээ яадаг вэ гэхээр гомдол гаргасан хүний бас давхар шийтгэдэг. Ажлыг нийлэхгүй дуудаал энэ тэрэ болол бүх асуудал. Тэнгүүд нөө гомдол гаргахгүй гэдэг бол асуудал шийдэгдэхгүй. Асуудал шийдэгдэхгүй болохоор хууль нь байгаад хэрэгжихгүй. Инкээрэ бахан хүчгүй. Тэгээд ашиглагддаг хуулийн шаардлагатай тохиолдол хэрэгтэй хүн дээр ашигладаг, бусдаар ашигладаггүй ийм зүйлүүд байгаа. Тэгээд эрүүл мэндийн эмнэлгийн үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүсийн дээр одоо бол эрүүжүүлэх нь бас би бол ямар нэг аливаа хариуцлагыг учиргүй нэг бүгдийг нэг эрүүгийн хуулиар шийдэх юм. Хуулиар ер нь бүх асуудлыг дэлхийн нийтээр шийдэж чаддаггүй. Одоо ингээл ингүүл бүгдийг бүххийн хуулиар ингээд шийдэхдээ хатуу хариуцлага ялаар шийдэхдээ явахаар айгүй төвөгтэй байдаг. Нөгөө талдаа бол яг чиний хэлж байгаа энэ эрүүл мэндийн үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүс бол үнэхээр өстой хэцүү газар ажилладаг. Би бол мэднэ. Одоо би чинь зөндөл жоох хүмүүстэй эмнэлгээр явж байгаа. Тэнд чинь хүмүүс эмч нартай яаж харьцаж байгааг бол нүдэрээ харж байгаа шүү дээ. Нөгөө талдаа эмч нар муухай аштай. Муухай ашил яг өмнөх нэг хүн муухай ашиг хөдлөгцсөн байдаг. Одоо ингээд над дээр чил нэг муухай аштай таарлаа гэж ботход тэр хүн чинь өөрөө эхлээд эрүүлэр сэтгэж 50 байж байгаа хэвээр. Тэгжээж бид нэр чанартай үйлчлэг үзүүлнэ. Тэгэхгүй ингээд нийгмийн нийтээрээ нэг юм учраас би нэг ингэ сэтгэл зүйнээс эрүүл мэндийн үднээс хохирол байдаг л юм зүйл байгаа л та. Тэгээд энэ дээр бол чи хариуцах жангалмаар байна. Тодорхой болгомоор байна гэж байгаа юм байна шүү дээ. За. Гэтэл сургуулиудын оюутны дотор байрны асуудал бол одоо хамгийн тавьдж байгаа оюутнуудын донд асуудал үүсч идэг ерөөсөө одоо Монгол Улсын сургууль гэхэд нэг 6 дотор байртай. Тэрний нэг нь бүрэн засвар орсон. За бус нь бол засвараагүй тэгэл одоо жамтай гэж хэл амны маш их одоо намар одоо оюутнуудаар маш их хэл ам болдог. Үүн дээр ер нь наривчилж хууль гаргаж дэмжиж ажиллах бол бас нэлээд асуудалтай байдаг оюутнуудын донд. За энийг өргөө утгаар бас аваад үзэх юм бол оюутнууд за дотор байх боломжгүй тэг хүрэлцээгүй ч юм уу эсвэл сэтгэлд нийцэхгүй байх нь бол гадуур одоо өөр байр төрөлхч юм те ингэж явж байгаа нөгөө хичээл номоо салгардуулах байрныхаа төрөөсийн мөнгийг олох гэдэг олон асуудлын араас явна. Тэнгүүтээ одоо өдөө аав ээжийнхаа явуулсан мөнгөсөмгийг одоо байртаа зарцуулаад хичээлдээ суухгүй байх ч юм уу тийм ийм асуудлууд бол нэлээд нэрсээс үүсэж байгаа харагддаг. Тэгээд үүн дээр ер нь ерөөсөө сорн гэдэг бол амьдрах одоо тэр орчны асуудал байгаа болов гэж би хараад байгаа. Тэгээд би бол тэр байранд бол 2 жил амьдарсан л та. Тэгээд байранд амьдраад одоо л түрээсийн байраар амьдраад явж байна. Энэ хоёроо бас асар их ялгаа байгаа. Хүрэлцээгүй байдал бас нөгөө талаас бас маш том асуудал болдог. Одоо жишээлбэл дотор байрнаасаа гараад сургууль руугаа яваад ингээд байх юм бол одоо жишээлбэл өглөөнийхөө цайг уугаад гарчих чинь тий алхаад зүгээр булаа иргээл орчих байгаа байрнаа ойрхон учраас за нөгөө талаас туризм байранд байлаа гэхэд за өглөө нэг юм бослоо нүүр гараа уугаачаад тэгээд нөгөө цай маягаа уух амжихааргүй болоод ингээд явж байгаа. Тэгээд бас энэ амьдрах орчныг сайжруулах оюутнуудыг бас дэмжих тал дээр бас нарийн энэ зөвлөдний ерөөсөө оюутны дотор байртай хамтраад байгаа гэж би бол бодож байгаа. Тэр оюутны байрны хөлсийг нэмэх эрхийг нь олон нийтэд өөрсдөө өгөх хэрэгтэй. Тэрнээс иш одоо бол энэ дээр ямар нэгэн бодлогын баримт чиг хууль, журам тэр журмаар зохицуулаад явчихсан дотроо
тий одоо хэрвээ бид нэр их хурлаас шийдвэр гаргах зайлшгүй шаардлага хүрлээ гэж бодох юм бол улсын сургуулиудыг менежментийн хөгжлөрөөр явуулах ийм л ажил хийвэл юм. Энэ бол нэлээд л чанга ажил, нэлээд бас бодож хийх ёстой ажил болно. Ямар ч гэсэн оюутны байран дээр тийм асуудлууд байгаа. Гэхдээ чи энэ оюутны байрнуудаас наад чинь бас их гоё жишээ шүү. Ер нь барьж аваад ажиллавал аюул чухал. Одоо жишээлбэл оюутны тэр байранд амьдарч байгаа, тэгээд хичээлээ хийх гэж оролдож байгаа, хичээлээ хийж байгаа залуучууд чинь маргааш энэ нийгмийг авч явах хүмүүс ихгүй салбар юм. Тэд нэр сайн бэлтгэгдэж гэмээр дараагийн бидний 10 20 жилийн нийгэм тэгээд тэр төрийн байд юм уу, хувийн байд юм уу, юу ч байсан тэр мэрэгжлийн төвчнөөс шалтгааллах үйлчлэгийг бид нэр авах нь шүү дээ. Тэр нийгэмдийг тогтоох нь. Тэгэхээр тэр чанартай байх хэрэгтэй. Тэгвэл чиний хэлж байгаа зөв. Төрөөсөн байр энэ хоёрын зөрүү насар их шүү дээ. Хямдхан мөртөө тийм байранд байснаас илүү мөнгө төлөө төрөслөө байх нь хичээлээ их ядаж боломж нь бүрдэж байгаа гэдэг тийм. Тэгээ энийг бол авч яваад баг ингээд шийдүүлээд явбал их гоё юм байна. Ер нь бол сургуультай тийм шаардлага тавина гэдэг бол тэр сургуульд их гоё. Оюутны байрныхаа мөнгийг нэмээд, хэлсийг нэмээд сайжруулах атгаач гэдэг юм. Хөвч бай хамаагүй цаанаас төрөөс нь ерөнхийдөө тодорхой нэг зарцыг олгоно гэж байна. Тэгэхээр миний хувьд болохоор зэрэг айс болох төвчлөгөө бүхнээс ямар юм гэхээр зөвхөн энийг одоо төрийн хэмжээний сургуульд, төрийн хэмжээний болон орон нутгийн хэмжээний сургуульд бол сул зардлыг олгох хэрэгтэй гэж үзэж байна. Тэг шүтэнчтэй боловсрол олгоно. Тэгээд үнэгүй боловсрол эзэмшүүлнэ гэсэн өнцгөөний залттай учраас хувийн байна, улсын байна сурч байгаа хүүхдүүдэд өсөх зардал олгох ийм зохицуулт явуулдаг. Энэ бол зөв буруугийн асуудал үнэхээр байгаа. Энийг болчингууд жишээлбэл хувийн сургуулиудыг дампуурах гэдэг юм. Эсвэл энийг болчингууд хувийн сургуулиуд тэр боловсролын бизнес эрхлэхээ болчих юм уу? Нөгөө талдаа үнэхээр хүүхэд болгоныг боловсролын нэг төрөөс дэмжин тэтгэн гэд хэлсэн үндсэн хуультай. Тэгэнгүүтээ чи хувийн сургууль сурж байгаа хүүхдийн чинь чи манай төрд хамаагүй. Чи бол улсын сургууль сурж байгаа хүүхд учраас манай төрийн хариуцах хэрэг мөн гэж үндсэн хуулийг тайлбарлах арга байхгүй. Айгуу хэцүү. Тэгэхээр бид нар аль зүг рүү ямар үр дүн гарч байгаа гэдгээс үл хамааран яг гол цөм болсон үндсэн хуулийнхаа үзэл санааг хайрлаж хамгаалж байгаа хэрэгтэй. Би нөх хүүхдийн мөнгийг бүгдд нь олго гэд орлогоо эцэг гэхээс нь орлогоор нь хамааран өндөр орлоготой эцэг эхчүүдийн хүүхдийн мөнгө олохгүй гэдэг шийдвэр гаргасан шүү дээ засгийн газар. Тэр үед би нөх хүүхдийн мөнгө бүгдэнд нь өггөөнгүүд нэг хэсэг нь юу гэсэн бэхээр л одоо самбуу халамжийг эсэргүүцдэг хүмүүртлөө одоо халамжийг бүр хатгаар болгож явж байна. Баяа айлын хүүхд тэр мөнгөөр яад вэ? Баяа айл ер нь тэр мөнгөөр яад гэсэн. Гэтэл энэ тэр хүүхдийн мөнгийг бүгдэнд нь олох гэж байгаа ш. Хүүхдийн гэж нэрлсэн юм бол тэр сонгож төрөөгүй айлынх нь орлогоор ялгуурлаж болохгүй гэдэг үндсэн зарчим л байсан. Яг үүнтэй адилхан бид нэр энэ хувийн сургууль, улсын сургуультай холбоотой энэ усгал зардал дээр бодох шаардлага байдаг. За ингээд оюутнуудын маань саналаа хэлсэн. Одоо эхнээсээ дахиад бусад оюутнуудынхаа хэлсэн саналыг дээр саналуудаа хэлнэ. Юу гэж бодож байгаа вэ? Ер нь аль нь илүү бариад явбал биднэрт сонирхолтой вэ? Ямар шийдвэрүүд гаргаа явах вэ? Яах вэ гэдгийг шийднэ. Орон нутгийн оюутнуудтай бол одоо оюутны дотор байр, амьдрах байр сууцны асуудал бол хамгийн нэгдүгээр сурахаас илүү тулгамдж байгаа асуудал ахгүй. Одоо оюутны байранд хамрагдаж чадаагүй квот нь хүрээгүй хүмүүсд гадуур одоо тэгээд айл байх ч юм уу, байр түрээслэх, энэс үүдийг гарах үр дагавар аюу асуудалтай л харагддаг байхгүй. Тэгэхээр бэлгүүнийгийн энэ санал бол надад таалагдж байна. Хэрвээ явбал бол энэ нэлийн чухал сэдв байхаа гэж бодож байна. Биднэрт одоо миний ярих байгаа асуудлын талаар нийслэл одоо бичиг үргэлжлэх боломжтой гэдэг зүйлүүдийг лавж асуух гэдэг. Тэр нь юу вэ гэхээр одоо бас л төрөний миний ихэлж ярьж байсан асуудалтай яг уу тийм ойролцоол асуудалтай юу гэхээр одоо хотод Улаанбаатар хотод гэдэг нь одоо орон нутаг хаачин барьж байгаа байрлалын стандарт бас айгүй муу байна. Яаж юм гэхээр одоо яг өнцөөрсөн засан бидний эрүүл
ангилах хэрэгтэй гэж заасан байна шүү дээ. Тэгэнгүүт одоо тэрийг үнэхээр хангаж чадж байгаа юм хэлбэр аюул асуудал байна. Яг яаж юм гэхээр тухайн баригдаж байгаа байрлал одоо ингээд баригдахаас өмнө одоо зураг төсөл бүх юм боловсруулалт танилцуулсан байна. Тэгэнгүүт яг тэр зураг төслийнхөө дагуу явахгүйгээр одоо ингээд баригдсан хойно одоо ингээд оршин суугчд нь ороход ч юм уу тэгэнгүүт үнэхээр одоо тэр хүүхдийнхээ тоглох орчныг одоо тэр тоглоомын тэрийг хангаж чадсан байх уу? За машиныхаа асуудлыг хангаж чадсан байх уу? Амар олон асуудал дээр юм асуудал үүсэж байгаа л да. Тэгэнгүүт тэрийг одоо яг миний хайхаад байгаа юм яг хүлээж авч байгаа байгууллага улсын комисс гэж бодож байгаа. Тэгэнгүүт улсын комисс яагаад тэр стандартуудыг заагаад өгсөн байгаа стандартуудыг хангахгүй байрлал хүлээж аваад байгаа юм бэ гэдэг дээр асуудал байна. Энийг одоо тэгээд ингэ сайжруулах юм бол энэ дөрмийн хангаж ажиллаач гэдгийг одоо илүү тодруулах юм бол одоо нийслэлд бичиг өргөх ёстой болов гэж бодож байгаа. Энийг хэлсэн. Ямар ч сан жаргал сайхантайгаа хамтраад хэлвэл хотын дараагаар бичиг явуулах нь. Энэ хотын стандарттай холбоотой. Чи өөрөө сайн боловсруулна. За яг ямар утгатай чи яг юу мэдмээр хотын дараагаар юу хийлгэмээр боломжтой зүйл хийлгэмээр байгаа хөл ерөн эсвэл яг энэ бичгээрээ ямар хариу авмаар байгаа гэдгийг тодорхойлгочих заяа. Тэгээ энэ хамтдаа хэдүүлээ хотын дараагаар Нямбатар бичиг явуул. Хувьсах зардлыг олохдоо өмчийн хэлбэрийг нь харгалзаж олгодог болёо гэсэн их хурлын шийдвэр гаргуулъя гэсэн томьёолоор санал ураяа. Гараар өргөн санал байна. За ингээд бид нэр дүнгээ гаргачлаа. Эхнээсээ шууд дүнгээ гаргачлаа. За хувьсах зардлыг бууруулъя. Овшээ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр явъя гэдэг. Энэ нон дээр бол нөгөө нэг боловсролын багц хуулиуд явж байгаа. Тэгээд энэ дотор энэний шийдлүүд нь хэрхэн явж байгааг судлая. Хэрвээ зэрэгцчихээвэл тэнд дэмжих саналаа хэдүүлээ өгөөд явна. Тэрэн дотор энэ хувьсах зардлын асуудал байхгүй бол бид нэр өргөн барина. Одоо нэгэнт амлсан л бол амлсан. Тэ бид нэр тэр хүмүүс бусад парламентын гишүүд дэмжихгүй байна уу? Эсвэл үндсэн хуулийн зөрчилтэй байна уу? Юу байна уу? Үл хамааран би нөгөө оюутнуудтай амлцсан учраас өргөн барина. Тэгээд хилцүүлгийн шатанд мэтгэлцэн хилцэн алдсан. Одоо энэ донд чинь би өөрөө жишээлбэл одоо оюутнуудтайгаа ярьсан учраас өөрийн бодож байгаагийн эсрэг явна гэсэн үг тийм. Гэтэ эсрэг явахдаа аль болох аргыг нь олж энэ шийдвэрээ өргөн барья заяа. За энэ дээр одоо манай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2027 оны төхүүлээд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж магадгүй. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох болох өөрчлөлт гэдэг явж магадгүй. Тийм бол тэрийг дагаад үндсэн хуулийн бас суурьсаар зарим нэг хөндөгдөж магадгүй. Тэгэхээр тэрэн дээр бас бид нэлийн судалгаанууд хий. За ямар ч байсан бид энэ эрх намрын чуулганаар гэхэд нийлээд хувийн сургуулиудын хувьсах зардлыг болиулах шийдвэрийг гаргуулахын төлөө ажиллах нь байна. Ингээд цаасан дээрээ сунгаа. Одоо хувьсах зардалтай холбоотой тодорхой хуулийн заалтаа байна. Тэрийг судлаад дараагийн урал дээр хэдүүлээ яг ингэж дэлгэц зарж сууж агаад тэр хуулийн заалтыг нэмэлт өөрчлөлт хийж засна. Хамт үг өгүүлбэрээр нь гоё хууль бичиж үзнэ гэсэн үг хэдүүлээ. Тэгэхээр тэр хуулийг заалтыг нэмэлт өөрчлөлт хийж засаад тэрнтэй холбоотой дагах өөрчлөлтөө авах шаардлагатай хуулиуд дээр бид нэр заасан. Хэдүүлээ хаан зураг авах болох уу? Ямар зураг авах болох уу? Өөс хүн болгоо нөө өглөө босцоосон байл гэдэг. Энэ шарг бүгд өглөө босдог. Гишүүнрүү ингээд бүгдээрээ заацгаая. Манайхаа гишүүнрүү заацгаая. Үзэж байгаа хүн олохгүй гэж магадгүй. Энэ удаагийн влогоо энэ оюутлуудаа зориулчих. Тэгээд эх 7 хоногийн хурал мурал дээр дахиад гоё ярилцаад явчихлаа. Эх 7 хоногийн шийдвэрийн төсөл тэгэхээр Чимкэт хоёр өөрсдөө нөө асуудлаа дэмжүүлсэн учраас боловсруулах танилцуулга айгүй сайн хийх нэ штэ. Влогонд орно шүү. Би эх 7 хоногт болчих. За. Чи энэ энэ намсаа. Яа, хавт нөө. Ой.
хэрвээ бид нэр хувийн сургуульд яхаараа мөнгө өгд юм бэ? Төлбөртэй сургуулиуд мөнгө өгд юм бэ гэж үзэж байгаа бол нэгэнт мөнгө өгч болохгүй гэчээ 50% өгье гэдэг бол ингэ чинь нөгөө талдаа бид нэр үнэхээр эндээс зардал хэмнэх гэж байгаа бол 50% ч юм уу хэмнэх ядчил хэмнэлт шүү дээ. Тэгэхээр агуулгын хувьд хоёр өөр зүйл гарч ирж байгаа. Хэрвээ өмнөхөр зөв хувийн сургууль ерөөсөө өсөхгүй гэдэг байр суурь байх юм бол миний нэг байр суурь тийм шүү дээ. Үндсэн хуулиар бариад байгаа. Би бол нэг юм заавал ийм тийм гэдэг өөрийн үзэл бодлоо ерөөсөө яриаггүй. Манай үндсэн хууль нөгөөсөө тэгээд заавал учраас үндсэн хуулийн зөрчилдөд олчих магадлал өндөр. Гэхдээ бид нэр төслөө өнөөдөр зүгээр төрүүлж боловсруулж бичээд байгаа болохоос биш наан бид нэр энэ олон зүйлсүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр нөгөө нэг хуулиудын гарах үр дүнгийн зардлын ингээд асар олон тоо зоонууд орж ирнэ. Чинь хэдэн сарын ажил болдог. Асуудал байхгүй. Одоо бидний том жишээ татаад байдаг мундаг улсууд чинь бол мөнгөтэй. Сул тал мөнгөтэй гэдэг чинь мөнгөтэй. Тэгээд дээр нь өөрсдөө жилүүд эдийн засгтай хүн амын тоо олон. Хүн амын их байна гэдэг чинь бизнес эрхлэн ажил эрхэлдэг хүмүүс бизнес их байна гэдэг чинь өршөлтөө сайн үед чанар сайн байна гэдэг бол борлуулалт сайн гэдэг бол татвар өндөр төлдөг гэсэн үг. Өндөр татвартай улс өндөр орлоготой байна. Улс өндөр орлоготой гэдэг бол төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээ чанартай байна гэсэн үг. Бид нар 3 сая байлаа. Тэрний тал нь Улаанбаатарт амьдардаг. Тэдний 3.1 л ажил хийдэг. 3.1 доторхоосоо дахиад 4.1 бизнес эрхэлдэг. Үндсэндээ том уул уурхайн компаниуд, том эдийн үйлдвэрүүд л Монгол том татвар төлдөг. Бусдаараа улс өөрөө өмчлөлт байгаа уурхаануудынхаа юмыг зарж мөнгө олдог. Тэгэхээр бидний чөмөг муу учраас төрийн үйлчлэгээнүүд нь амь зоогож явдаг. Амь зоогож явах дээр нь хяналт сул учраас авилга давхар орж ирдэг. Ингээд иргэн тосдог үйлчлэгээ төсөөлснөөс 30% дандаа буурч очиж ирүүлэнд боловсрол. Тэгэхээр бидний бүх зовлон бол эдийн засгийн асуудал. Тэгээ бид дээр нөгөө энэ том бодлогын асуудал болно гэдэг байгаа чинь боловсролын бодлого биш. Эдийн засгийн асуудал. Бидний өөрсдийн capacity бидний багтаамж өөрөө бид нэр 3 сая хүнтэй зах зээл. Энэ дээр үстэй бид нэр 3 сая хүнтэй зах зээл дээр ер нь том хэмжээний үндэсний хэмжээний болж үндих хэцүү. Ихэр жоохон гарч иж багшаа гарч иж том болно. Энийг эдийн засгийг солонгоруулна гэж яриад. Гадагшаа зардаг юмтай болёо. Зардаг юмныхаа тоог нэмээ. Гадагшаа зарахгүйгээр энэ дотооддоо ямар нэгэн юм боломжгүй. Одоо энэ дээр боловсруулалт хийгдэнэ. Боловсруулалт хийгээд аль болох одоо энэ чинь судлаа шинжилгээ бид нар ерөөсөө зүгээр товчлоод энэ хөтөлбөр зориулаад хийж байгаа юм үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэг тийм бид нэг оюутнууд сууж ирсэн хөл боловсруулаад тэрийн шууд өргөн бариад авч буруу ойлгоод болохгүй. Бид нар ямарсан дадлага хийж байна. Хуулийн төс боловсруулж үзлээ. Асуудлыг томьёо тодорхойлж үзлээ. Боловсруулж үзлээ. Хуулийн төс боловсруулахын өмнөх энэ шатаараа л хууль тогтоомжийн хуулиар ийм өргөө байна. Энэ өргөн үрээний судалгаануудын дараа энэ хуулийн хэрэгцээ шаардлага байгаа юу гэдгийг усууд. Тэгжиж энэ хууль руу орно. Орохдоо ямар өөрчлөлт нь аль хэсэгт орох юм? Даах бусад хууль журмуудад ямар өөрчлөлтүүд орох юм гэдэг өргөн хэмжээний судалгаа явна. Ямар ч сан та хэд бол хийх даалгавраар хийцэн. Асуудлаа томьёо болсон. Хоорондоо гуравдаа толгохоор асуудал. Энийг сонгох, энийг шийдэх гэсэн хуулийн төслөө боловсруулсан. Одоо гишүүний хийх ажил үлдсэн. Гишүүн нь бол энийг илүү төгөлдөр болгоод боловсруулад ямар ч үзэл баримталтай би өөрөө ямар бодолтой байсан ч үл хамааран энэ хууль байх ёстой гэдүүлээ ярьж байгаа байх ёстой гэж үзсэн тийм үү? Боловсруулаад өргөн байна. Батлуулгын төлөө явна. Гишүүнт чинь бас нэг юм бодол өгдөг байхгүй юу? Ямар ч гишүүн. Батлагдахгүй юм одоо жишээлбэл юу гэдэг өргөн барьчаад тэрийгээ за батлагдвал тэр үл батлагдахгүй тэр үл гэж нэг ширхэг шиг юм байна. Хэрвээ ер нь бол гишүүдүүд бас юм амбиц байгаа. Юм нь ингээд өргөн бариад батлагддаггүй нэг гишүүн болоод үлдчих юм. Өргөн бариа л гэдэг болохгүй. Тэгээ батлагддаггүй. Энэ өөрийнх нь шилэл дээр оршихуд ч гэсэн тэнэг бас нэг батлагддаггүй юм өргөн барьдаг нэг баг юм байна тий. За наатахад оруулаад гаргаад. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дуртад өргөн үл хаваараа өргөн барьсан бол батлуулах гэж явах нь хоёрдугаар шин зорилго үүснэ гэсэн үг. Хэрвээ миний юм унах юм бол логийн юм унжил харагдах байхгүй. Тэгээд 1-2 унлаа бол ундаг болчдөг байхгүй. Логоор сүүлдээ хамтарч хуулийн төсөл өргөн барих лодогоор харуулсан. Энэ лодоо зурчин наач яндаг унцдаг. Ийм нэр авчилдахгүй тул өргөн барьсан бол. Тэгэхээр шүмхэгийн санаа зовж байгаа зөв. Гэхдээ энэ бодит байдал дээр бол тэгэл өргөн барьснаас хойш зорилго нь
Хоёр дахь зорилго бий болдог. Маргааш 100% оюутанд ярих юм шиг бас нэг гişүүдээс нэг ингээд бусад гişүүд мөшүүдтэйгээ бас ярилцмаар байна гэсэн юм шиг л шүү дээ. Оюутнууд бас тэр нөө асуулт асуугаад маргаашийнхныг 100 цэнгэл тоглоом гэхээс илүү бас сургалт бас биш юм. Чөлөөт уулзалт болох юм шиг байлаа. Тэгэхээр та бас бусад гişүүд мөшүүдээс асуугаад та яагаад манай гişүн шиг найтайхан байж болдгоо юм бэ? Ядар чимкэгийн үгийг харцаа өнгөрцөн. Сайдтай баярлалаа. Зүгээр цаг гаргаад манай Open Parliament хөтөлбөрийн Хүлээгээ суугаад байлаа. тий харин би нөгөө сая хөвлөөр Тэрийг ойлгосон учраас би яагаад хүлээс алах гэжсэн хувийн аюулгүй байдлаа бодоод машин суугаад энэ ард байдаг. Тэг манай Open Parliament хөтөлбөр бас амжилттай хэрэгжиж байгаа. Тэгээ над дээр хуулийн улс төрийн хэл шинжиллийн технологийн гэдэг юм эрүүл мэндийн чиглэлийн оюутнууд маань байгаа. Тэгээ нөгөө оюутнуудтайгаа төрийн албыг төрийн захиргааны төв байгууллагыг танилцуулах. За ямар үйл ажиллагаатай танилцуулах. Тэгээд болвол чадвал одоо энэ цаг зав их багтаа байдаг сайттай уулзуулах гэдэг юм хөтөлбөрийн дагуу танд хүсэлтэй зөвсөлтийг хүлээж авсан их баярлалаа. Би өөрөө боловсролын яам 4 жил ажилласан юм. Энэ өрөөнд. Тэгээд амар зав өгдөг байхгүй. Маш зав өгдөг. Боловсролын салбарч 3 сая хүнтэй ажилладаг салбар. Тэгээд цаг зав гаргасан их баярлалаа. Тэгээд хоорондоо та бүхэн танилцсан баг тийм ээ. Танилцаад явж байгаа. Чимэглэлт ярьслаа одоо бэлмэнтэй яг яриасан. За ярьцлага игээд эхэлсэн манай шууд ярьсан. Тэгнэ миний оюутан гэсэндээ бас манай чимк адэрч супер асууж штэ. Асуултаа бэлдсэн байна. Тодорхой хэмжээнд өөрсдөө судалж ирсэн байна. Одоо энэ төлбөрийн нэмэгдэж байгаа асуудал. За манай ганц шүтээс гэлтгүү бас гэсэн төлбөр ч гэсэн адилхан нэмэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Анх намайг ер нь 1-р курст ороход манай төлбөр, миний төлбөр бол 90800 байсан. 4 курст орж байгаа. Тийм кредитээр нэг кредит нь 90800 байсан. Тэгээд ер нь жилийн төлбөр тооцоод үзэх юм бол 3 цагаараа дэгтэл 4 сая хүрдэг. Тэнгүүт одоо 3 жилийн хугацаанд одоо би төгс курс аваад 4-р курс тэгсэн чинь хэд болсон гэсэн чинь сая одоо өнгөрсөн намар хэлж сурж байгаа хүүхдийн нэг кредитийн төлбөр 165,000 хэдэн зөөлөө. Тиймэрхүү болж өссөн. Нэг ясанд 3 жилийн дотор 80% өсөж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо хүүхдүүдийн одоо энэ дөрвөн хэмжээ дээд сургуульд суралцах боломж нь айгүй их багасж байна. Тэгээд одоо нэгсэндээ 4 сая байсан төлбөр чинь 7 сая болчихж байгаа. Тэгэнгүүт манай одоо шүтээсийн салбар сургууль мэдээлэл холбооны сургууль одоо Баянзүрх дүүргийн хойнод байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо ер нь энэ салбар сургуулиудын орчин оюутнуудын суралцах орчин бол шүтээсийн хувьд бол ер нь амар муу байдаг. Одоо жишээ нь манай сургууль дээр гэхэд яг очиод үзэх юм бол анх намайг орж явахд бол бүр үнэхээр хитрхи байсан. Ямар ч суралцах орчин байхгүй. Тэгэнгүүт хажуудалтаа нэг шин сургуулийн байрлал гэж яригадаад байгаа. Нэг барилга орж байгаа. Яг хажуудалтаа. Тэгчээл орж явахад хавар бол амар халуун байдаг. Тэгэнгүүт ингээд хажууд барилгын ажил явагдаад байдаг. Тэгээ ингээд дуу орж ирээд болтгоо. Бид нар хичээлдээ анхааран бараад. Ямар ч тийм анхаарах юм байхгүй. Тэгэнгүүт ганц урд тэнд багш лекц тавьж байхад одоо ингээд хойно суудсан байгаа хүүхд гэхэд лекцээ харж унших ямар ч боломжгүй одоо ингээд өөр дэлгэцээр байрлуулдаг ч юм уу. Тийм юусэн боломж байхгүй. Тэгэнгүүтээ за нэг талаасаа төлбөр нэмэгдэж байгаа асуудал багш нарын цайлан ингээд одоо ингээд ажил хэлцаарлаж байгаа марлж байгаа гэдэг маш олон асуудлууд байгаа. Тэглэж гисэн тэрийгэ дагаад төлбөрийн нэмэгдлээ дагаад тэр орчноо сайжруулах, суралцах одоо тэр боломжоор нь хангах асуудал амар хүнд байгаа байхгүй. Одоо хүртэл манай сургууль бол ер нь очиод үзэхэд за суралцах тэр анги танхимаас гадна ер нь ариун цэврийн 0 мойлын асуудал бол үнэхээр ороод үнээр та нар тэр байгаа орчин бол амар хүнд байгаа. Яг тэн дээр газар дээр нь очиод үзэх юм бол тэнд оюутнууд яаж суралцж байгаа нөхөр амар хэцүү суралцж байгаа. Тэрнээс гадна хүнсний асуудал бас байгаа. Манай тэр салбар сургууль дээр ихэд ер нь бусад шүтээсийн салбар дээр ч гэсэн байгаа юм билээ. 2 жилийн 23 онд гэхэд бид нар хавар сургуулийнхаа гуанзанд одоо хоол идэж сууж агаад тэгсэн чинь ингээд шалаар хулгана гэдсэн байхгүй юу. Тэр одоо тэр шүтээсийн группээр хүртэл сошиал медиагаар хүртэл айгүй их явсан. Тэр одоо ямар чанар стандарт байгаад бид нар яг ямар хоол идэж байгааг мэдэхгүй үнэхээр хэцүү байдалтай л байсан. Одоо хүртэл ер нь тэр гуанзны хоолны чанарын үйл ажиллагаа хүртэл айгүй хэцүү байгаа. Тэгээд энэ асуудал одоо тэгээд за яг төлбөрөө нэмж болж байгаа. Бүртэмжээ бас сайжруулмаар байгаа. Тэнгүүтээ тэр орчин нөхцөл бол үнэхээр хэцүү байна. Чамсаа ойлгож байна. Наад чинь чиний хүндэж байгаа бодиттой байдлаа л да.
удирдах зөв одоо юу гэдгийг сургуулиудын удирдах зөвлөл нь өөрөө ингээд сургуулийнхаа удирдлагыг шууд чиглүүлэх удирдах тий энэ асуудлыг багшийн цалин за төлбөрийн асуудлыг шийдэж байгаа. Тэгээ яг инфляцтай уйлддаг. Дээр нь нэмээд өнөөдрийн хүртэл бас энэ дээд боловсрол ерөнхий боловсрол бол сөбөсөж сургуулийн өмнөх боловсролоосоо ч хямд юм руу орчихсон байгаад байгаа. Нэмж болно. Нөгөө талдаа тэтгэлгийн боломжийг, зээлийн боломжийг, боловсролын зээлийн боломжийг нэмж явах хэрэгтэй. Ингэж байж эн чинь шудраг болно шүү дээ. Одоо ингэж мөнгөгүй вэ? Тэгтээ сурмаар байна. Тэгвэл боломж хаана байна вэ гэхээр барьцаагүй зээлүүд олох хэрэгтэй. Боловсролын зээлийн сан дээр оюутны хөгжлийн зээл гэж байгаа. Тэр тултлаа хэрэглэгдэхгүй байгаа. Энэ дээр одоо оюутнууд сайн мэдээд өөрөөр хэлбэл энэ орчин нөхцөлд байгаа ийм одоо мөнгө төлж чадахгүй ч бас тэндээс зээл аваад ирээдүйд төлнө гэдэг тийм. Ийм боломжийг бид олох бодлого барьж байгаа шүү. Барьж байгаа. За тэр орчны энэ асуудлууд бол үнэхээр хүндэрч байгааг ойлгож байна. Бид байхаа нэг шин төлөвлөлтийг ярий. Боловсролын ямыг үзэх үү? Үзэж явах үү? Тэгээ гарны нэг ирснийх Тий хаана яаж тийм ямар хүмүүс ямар юу хариуцдгийг те. За тэгснэ та бүхэн чөлөөтэй үзээд яваараа. Тэгээ та бүхний одоо энэ давтахын ажилд нь амжилт хүсье. Тэгээ сайхан одоо ингээд бодлоо сайн сэргүүлж, үгээ сайн цэгцэлж те. Ингэж явах нь боловсролын бас нэг үндэс. Та бүхэн маань бас энэ юугаа дотроо бодож яваарай. Хүн бас цаашдаа сониуч байх нь альва зүйл рүү те их сайн ингэж уул үндэстэй хардаг байх нь бас дээд боловсролтой хүн бас нэг чухал чанар шүү дээ. Нэмийг уул үндэсээр нь харчдаг. Энэ бол нөгөө өргөн мэдлэг, гүнзгий ус мэдлэгийн нэг онцлог. Тэгэхээр та бүхэн бас тийм хүмүүс болохоор зорж байгаад бас баяр хүргэе. Тэгээ цаашдаа бас ирээдүйг авч явах сайн хүмүүс болоорой. За баярлалаа. За яг гоо тий. За жаргасан. Яа нандаа хүүхдийн нэг. Зүгээр шүү дээ. Хүүхд гэж дуудуулах гоё шүү дээ. Хүүхд хэрэгтэй. Тий. Хуулаараа бол биш. Гэхдээ Хуулаар биш. Гэхдээ одоо тэгэл хүүхд л. Тоглосон энэ ч гэсэн бас агцсан хүүхдүүд. Тий шүү дээ. Эрэхтэй хүүхд 50 гарцаа хэцүү гэдэг. За хэдүүлээ ийшээ зогсоод нэг зураг авахулчих. Яа тийм. Тийм. Манай яам ч үгүй эхэн дээр тахын чи. Цайд бол өөрийн гэсэн хийсэн ажилтай юм байгаа. За энэ нөгөө тусны гадаа өнөөдөр шадар сайд Монгол улсын тэргүүн шадар сайд хийж байгаа шүү дээ. Цөм хөтлөрийг анх гаргаж ирсэн. Газрын дарга нар нэг иймэрхүү өрөөнд сууж байгаа тийм. За энэ дээр тий Хитүү ажилтаа үтгэл яам бол ер нь тэгэл. яам бол ингээл тий цаас нухаас уу. Одоо цаас гэж хэлэхгүй компьютер нухаас уу. Компьютер нухаас уу. Одоо багшлаг нөгөө цаасан дээр юмаа бичээд дараа нь ингээд компьютер руу оруулдаг гэсэн юм байна. Зарим нэг газар тэгж байгаа. Тэрийг ер нь яаж барай багсах юм бэ? Ер нь багш үрд компьютер хийгээд хөтөлбөр нь хэрэгжчихсэн. Багш нар компьютер авчруул өөрсдөө ингээд бүглөө явах боломжтой л та. Гэхдээ бас юм чинь ингээд нөгөө шууд нэг өргөс авцсан шиг өөрчлөгдөхгүй шүү дээ. Дасцсан хүн байна тий. Энэ нөгөө та охин мэдж байгаа бол нөгөө намайг өндгөр шийдсэн газар чинь шүү дээ тий. Тийм үү. Оюун дотор шүү дээ. Энэ дотор л болсон юм лээ тий. Тэгээ бас энэ түүх энэ гоё түүх үлдэн шүү дээ бас. Нэг юм. Их сонинтэй Тий. саад энэ өндөг чи ингээд нэг өнцгөө болохоор хагардаг юм шүү дээ. Харин тийм шүү. Амар амар тий тий. Тэгээ би ч бас нөгөө юу санал өгөх юм ирэх шиг болохоор ингэчихгүй гэдэг. Тэгээ Жорж Буш бит хоёроор нь адилв тэр тий. Тий. За иймэрхүү нөхцөл байдалтай тий. За. За манай оюутан сайхан гар бариад. За амжилт хүсье. За та бүхэнд амжилт хүсье. Амжилт хүсье. За амжилт хүсье. Зүүн гараараа. За. За та бүхэнд ингээд залуу хүн бол эрдэмэд сурах. Мэдхгүйгээ мэдэх тий. Энэ нь бол мэдхгүйгээ мэдэх чи юу гэдэг вүлээ? Мэргэн ухааны эхлэлээ гэж Сократес хэлсэн шүү дээ. Тэр энийг л санаж яваарай тий. Та бүхэнтэйгээ зөндөө сайхан зам байна. Үгээ сайхан хурцал, цэгцэл тий. Тэгээд тэрний чинь цаана дандаа мэдлэг явж идэг. Дандаа ийм боловсрол явж идэг. 5 үгнээсээ танигдаад байна хөө гэд ардын дуу шүү дээ.
Тэгэхээр та бүхэн бас энийг их сайн бодоорой. Цаашдаа бас ингээд залуу үеийн ингээд сайхан өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг ийм болж байгаад их баяртай байна. Амжилт хүсье. Тэгээл бас энэ хардаа манай төрийн албанд 60 гаруй хувь нь яг албан одоо эмэгтэйчүүд болсон. Яг захиргааны төвшөнд 60 гаруй хувь нь, удирдлагын төвшөнд 60 гаруй хувь нь бас эмэгтэйчүүд болсон. Энд бас 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд. За баярлалаа. За оюутнууд маань боловсролын хамтаа ажиллаа. Би чи энэ байгууллагт энэ байшинд 4 жил ажилласан. Тэгээд сайттай бас манай оюутнууд нэлээд ширүүхэн ярьцлага хийж эхэлсэн юм шиг байна, тийм үү? Би нөө хэвлэлийн урал хийгээд дургу хүрхгүй. Улс төрч хүмүүс чи ингээд ийм өгөн дээр нэг яадаг хүмүүс биш байхгүй. Тэр чинь дархлаанд автсан. Зүгээр. Чи яг дургуцаад нэгж битгий бодцоо. Яг тэгэхээр яг чиний бодож байгаа ерөөсө бодог байдаг байхгүй. Харагдахад л маргалдаад байгаа юм шиг бол дотроо юуны тухай яг ямар позишноос ярьж байгаа вэ гэдэг улс төрчид бүгдээрээ мэдж байгаа. За хэдүүлээ. За дэш орж хуцаа авах. Ялчгүй оюутнуудын арга хэмжээ гэснээр тоглоомын төв дээр өсөрдөг тоглоомын газар. Гişүүд ирсэн байна уу? Ирээгүй нэ. За цагаа барьдгаараа. Цингүм битэр л гэс бас хилээд байгаа юм шүү дээ. Цингүм битэр л ирж байна да. Арай залуулгаарай. За юу энэ дарга. Эцэг сонирхолтой юм шүү. Сонирхолтой юм шүү. Чи өөр бүү сонирхолтой. Өсөрч бариад байна. Манай оюутнууд бол солиоруулж штэ. Хай, итэний манайх ирсэн үү? Ахаа, жагсаахан дээр. Одоо нөгөө юм хийж байгаа. За. Нэг нь зогсоод хийхгүй. Экстрим тоглоом. За. Юу вэ? Тоглоод хайп байгаа юм шиг. За сайн уу? За. Хоёлоо ярьцгаа авч. За сайн уу? Энэ 7 хоногийнх нь оюутнуудтай зориуд байна. Бүрээтэй зориуд. Хөтөлцөө тайвар өсөрхөд. Манай их хурлын хамгийн залуу гишүүн. Ийм даа. Залуунаас бол залуунаас. Сайн байцгаана уу? За та нар ч гэсэн нэг залуу хүмүүс биш шүү дээ. Одоо залуунаасаа туршаа сайхан байна уу? Харсан чинь бүр ойртоо энэ амьдралдаа тоглоод орж үзээгүй хүмүүс шүү. Мань мэт нь бол ялгүй өгшөрсөн юм байна. Энд дээр би 2 их гэсэн чинь толгой хэрэг ёо. Толгой хэрэг бүр ингээд эргэтэн бүр сэгсэгдээд амар юм болж. За ингээд залуучуудаа уулзч чадаа баяртай байна. Нээлтийн арга хэмжээнд дээр байж чадаагүй. Тэгээд энэ гоё анхны Монголын одоо шинэ цагийн парламент үүснээс хойш анх удаа ийм хөтөлбөр зохион байгуулагдаж байгаа. Санаачлагч Цэгүү гүшүүндээ талархлаа. Залуу хүмүүс чинь залуу хүн байдаг юм шүү дээ. Тэгээд орж ирэл одоо энэ парламентын нээлттэй болгоно. Тэгээд нэг төв талбад нэг юм офс байдаг. Тэнд нь баахан дараагаас угддаг. Тэгээд тэнд нэг орох хэрэгтэй хүмүүс нь ордог, танилцдаг гэдэг нэг юм хэвшмэл ойлголтыг ирдэд. Тэгээд ер нь оюутнуудаараа дамжуулаад ер нь цаашдаа энэ бүх монголчуудад төрийн их болж байгаа энэ төлөөлөн болцсон хүмүүсийн үйл ажиллагаа санаа сэтгэл бодол юу хийдэг, юу чаддаг, ямар хүмүүс байд юм бэ гэдгийг таниулдаг, ингээд иргэдэг ойрхон байх. Нэгдүгээр ийм зам руу явъя гэж. Энэ бол арчлалыг улам хурцсаж байгаа. Зүгээр нэг жижиг хөтөлбөр тоглоом байгаж байгаа юм шиг боловч арчлалыг хурцсаж байгаа. Бүгдээрээ олон нийт нь
залуучууд нь эрдэнэ төрөө барьд юм байна. Энэ хүмүүсээр дамжуулах гэдгийг ойлгуулах ийм одоо ажлыг бас нэг одоо илэрлэн болж байгаа маа. Тэгээд энэ хөтөлбөр ямар таалагдж байна уу? Өнөөдөр бол ямарсан таалагдж байгаа тийм. Тэгээд та нар ер нь бол гişүдэг ойрхон ажиллаж байгаа үстэй. Ажиллаж байгаа тийм. Тэгээд өнөөдөр та нартай уулзах гоё байна. Гоё байх. Ямар ч байсан одоо та нарыг харахыг сайхан байна. Тэгээд хөтөлбөрийн ажилд амжилт хүсье. Явандаа хэлбэл гоё юм байна. Одоо би нэг юм уршаад яг хөө янзгаа өөрж байна. Янзг гişүү. Манай одоо мэдээ наашрыг жоох хүмүүхэд уцуулах гişүү. За их хурлын гишүүн цэнгүүнийг үүсэж. За өглөөний мэнд төрийн бүгдэнд нь. Сайхан амтсан уу? За одоо бид хэдий чинь 3-7 хоног явж байна. Тэгэхээр ахаад нэг 7 хоног үлдсэн байна. Эндсэндээ 4-7 хоногт байж байгаа 7 хоног болгоныг жоохон онцлогтой байхаар төлөвлөж хийсэн. Эхний 7 хоног дээр бол ориенташн хэлэлтээр бол үндсэн яг нэг ойлголтуудаа аваад их хурл дээр яг ямар ажлууд явагддаг, их хурл гэж юу юм, засгийн газар гэж юу юм гэдэг ойлголтуудыг бүхийг зорьсон. Ягаад тэгэхээр бүх одоо нэг салбарын өөр төлөвлөлийн мэргэжилтэй оюутнууд байгаа учраас бүгдээрээ бас ижил байгаас их хэрэгтэй гэж үзээд эхний 7 хоног бол ориенташнаар явуулаад 2-7 хоног дээр болохоор бид нар чинь гişүүдтэй хуваалцлаа. 2-7 хоног дээр бол гişүүдтэйгээ хуваалцаад илүү гişүүдтэйгээ тулж ажилласан. За 3-7 хоногийг чөлөөт болгосон байгаа. Чөлөөт 7 хоног дээр яг зорилготой вэ гэхээр та бүхэн илүү өөрсдийнхөө судалж байгаа бас гişүүдтэйгээ ажиллаж байгаа ажлын хэсгүүд болон тэр зүйлсүүд дээр анхаарах цаг хугацааг нь гаргаж өгсөн. Тэгээд энэ хүрээнд бас гişүүд маань зарим оюутнуудаа аваад томилтоор бас хөдөө гадагшаа явах. Эсвэл ингээд яа магиструудтай очиж танилцах ч гэдэг юм уу. Олон одоо активитетүүдийг бас гадуур бас нэлийн хийж явсан байх гэж бодож байна. За тэгээд сүүлийн 7 хоног дээр бол мэдээж та бүхэн дүгнэх шаардлагатай. Энэ дүгнэлтийн 7 хоног дээр бол хамгийн чухал зүйл нь өөрөө анх энэ хөтөлбөрт орж ирэхийн өмнө улсын хурал гэж ямар газар байдаг гэсэн бэ гэдэг таны ойлголт. Дараа нь энэ 4-7 хоногийн дараа яаж өөрчлөгдсөн бэ гэдэг. Тэгээд дараа нь бид нар ерөн залуу хүний хувьд ямар оролцоотой байж болох юм бэ гэдгийг гаргаж ирэх нь хамгийн чухал байж байгаа. Яг тэгэхээр энэ хөтөлбөрт хамрагдаж чадаагүй маш олон оюутнууд байж байгаа. Оролцохыг хүссэн ч гэсэн орж чадаагүй. Тэгэхээр та бүхэн маань энэ өөрийнхөө мэдрэмжийг туршлагыг цааш нь дараагийн ангийнхандаа, тэгээ сургуулийнхандаа болон өөрийнхөө найзуудад гаргаж ирж хэлэх нь хамгийн том ач холбогдол нь байгаа даа. Бидний төсөөлдөг шиг тийм хол биш юм байна. Улсын хурал гэдэг чинь бидний амьдралын асуудлуудыг шийддэг маш ойрын газар юм байна гэдгийг л ойлгох хэрэгтэй одоо. Тэрнээс биш тэнд том дарга цэрэгнэр байд юм байна. Тэнчэнээс ингээд захиргаалтын аргаар бүх зүйл шийдэгдэх юм байна. Биш, энд зөвшөөрлөл явагддаг, энд хилцээр мэтгэлцээ явагддаг, энд ингээд асуудлуудыг ярилцж шийдвэрлэдэг юм байна гэдэг ойлголтыг та бүхэн авсан баг. Тэгээд ямар ч байсан хэдүүлээ өнөөдрийн арга хэмжээндээр бол гоё чөлөөт байдлаар ярилцъя гэж бодож байна. Улс төр одоо хүнд асуудлууд ярихаас илүүтэйгээр ирсэн гишүүдтэйгээ яг нэг ойр дотн байх боломжийг ерөнхийдөө олгоод тэгээд хэдүүлээ бол нэг юм энгийн байдлаар арга хэмжээгээ өдөртөө явуулчих байхаа гэж бодож байна. За тэгээд бүгдээрээ өдрөө гоё enjoy хийгээрэй. Let's have fun. За өнөөдөр ингээд гоё ардснаа мартын намаас оцны хүмүүс хангаж байгаа. Иргэний зэрэг нөгөө намаас аймцаар хүн намайг явуулж байгаа. Үтгэмээ шагаар хатаагаараа. Нэр сонсомч уу? За 1 2 3 4 ингээ баруун дэш нь 12 гүйтэй, зүүн 12 гүйтэй. Нөгөөдөө ингээд таныг ирэхээс өмнө надад чи ямар байсан гэж бодчих та. Хатаа тийм үг юм уу? Энэ үг байсан. Үтгэмээ өөрийг бас өргөж. Хоёр гараа үтэн дээр тавьж байгаа. Баруун дэш 10, зүүн дэш 10. Өдөө заа мөрөж авч бас ингээ бас юу гэдэг. Гацдаг дээ. Одоо нуруугаа ингэж иргүүлээрэй. Хараа 14 өдөр. Энд чи гоё. Эцэж хамаас үү. Тэр хатад ирэлтээ сохолч. За тэгээ өөрсдөө хүзүүг бас иргүүл, гараа бас иргүүлээ. Энэ үе мөч чинь ирэхгүйгээр халахгүйгээр явах юм бол гидгийн угаар ялангуяа баг шараа их утгатай шүү. Хацгаа гэж энэ дэр бол иргүй шүү. За миний хэлбэг дууслаа. Та бүхэн гоё зугаатаа тоглоод цагийг сайхан өнгөрөөрэй. За анхудаа ийм үг сонслоо. Одоо тийм биш юм байна. Энэ шиг бид нэр сая энэ гişүүд чи холбогч нь үзэж холбогдож байгаа шүү. Зарим үлдсэн шүү. Эсвэл яг 23 и
나 이거 웃으려 내줄 수 있겠지? 그래, 아이고. 진짜 힘이 너무 들어. 자, 내가 웃으려. 너 이때 꽂아주고 있을 텐데. 꽂아, 한번 휘. 아, 참, 휘어왔어, 진짜. 다음에 휘긴 하거든. 이거 오래전 못 보고 있어. 내가 제가 대구를 샀거든요. 그치, 오래 자꾸 벌써 이렇게 해야지, 자꾸. 도대 왔대. 너 도대 왔대. 니가 자꾸 도대 왔대. 나 도대 왔어. 나 아까 왔대. 나 지금 양말씀 있어. 자, 또 군 봤대? 야, 군 가야고 말이지. 진짜 이거 소리 뭐 있어. 자, 먹고 자, 와라. 자, 지금 За сайн байна. За та хэдийн хөтөлбөр ямар хөө санагдаж байна? Шүтэн байгаа юу энэ? Өдөө гадаа явсан байна уу? Гадаад явсан. Тэгэхээр тэр оронд та нар хийх юм аа бол ингээд авцсан ингээд тийм. Үлэг гөрүүлсэн үү? Даас өрөөтэй юм байна. Чиний хэлдэг өгүүлбэрөө шүү дээ. Чи өөрөө заяа. Заавал ялахгүй л өөрийгөө харсан заяа. Багийнх нь нэр нь өрсөлдөгчүү. Өрсөлдөгчүү баг гэдэг нь. Багтаа хэлэхээр өрсөлдөгчүү баг. Өрсөлдөгчүү. Өөрөөгийн чи хэлээд заяа. Өөрөөгийн чи яг тийм аа. Гэтэ өрөө бас болохгүй байгаа даа. За 1 2 3 өрсөлдөгчгүй. Аа. Манайгийн өрөө. Заа яасан яахгүй өрөө. Яг ийм болсон л та. Манай багийн өрөө. Нэргүй байна те. Манай багийн нэр. Манай багийн өрөө. Би гэрэлтэн. 그냥 자스틴이 감정하는 스텝 보듯이 돼. За эндээс хариулаа явуу. За асуултаа уншаад тэгээд хариулаад явуу шүү. Хэдүүлээ сонсоо явах юм биш нэгнийхээ мэдгэж жагаад хамгийн сонгоод ишээ ярих юм уу? Тийм үү? Хамгийн хөгжилтэй эсвэл хамгийн ичмээр андуурал юун дээр гарч байсан бэ? Гинэ. За би энэ дээр хэлчихье. Би нэг оюутныхаа анги хүүхдүүдтэй өөрийгөө муурнаас харшилтай гэлцдэг аахгүй юу? Би муурнаас айдаг учраас ингээд тайлбарлахаар лайтаа санагдаад муурнаас харшилтай гэж бодлоо хэлдэг. Тэгээ хүмүүс тэгж андуурдаг ах. Миний асуулт болохоор оюутан байхдаа хийжсэн хамгийн бүтээлч хэрнээ хэмнэлттэй арга юу вэ гэдгийгсэн. Бүтээлч хэмнэлттэй. Өстө оюутнууд эзэж хийдгүү зүйл. Харин тийм. Яа. байх маа. Яа клуб тахта бид нар нөгөө нэг Halloween гэж зохиож ирсэн. Тэгээд тэрэн дээрээ ингээд нөгөө нэг би яг санхүүг нь барай явж ирсэн байхгүй юу. Тэгээд тэгхтээ яг тэгэж амар их мөнгө хурааж авангуудаа тэнгүүдээ бид нар сүулт нь нөгөө нэг клуб дээр нөгөө нэг дэшээ удирдах зөвлөлтөө ашиг машгаа ингээд хилж өгдөг. Тэнгүүдээ тэрнийхээ дараа бид нар зүгээр хоол идсэн. Өөр ямар ч нэг юм байхгүй. За минийх болонгууд оюутан байхдаа л хийж болох зүйл гэж хэлвэл юу хамгийн түрүүнд санаанд орж байна вэ гэж юм. Хийж болох зүйл. Яг тэр үедээ л юм байна тийм үү? Тийм зөвхөн оюутнаас надад болонгууд цагийн ажил юу их санаанд орж байна. Тэгээд дээрэс нь олон төрлийн нөгөө юм яг мэрэгчлээсээ өөр олон төрлийн тийм юм мэдэх боломжтой гэж бодож байна. Хичээлээр чөлөөтөр энэ төр олон төрлийн хичээл үүсдэг. Дээрэс нь надад бол яг хамгийн түрүүнд бол цагийн ажил гэж орж ирж байна.
За миний асуулт болохоор шалгалтандаа бэлтгэхийн оронд юу хийж цагийг өрсөндөө хамгийн их харамсдаг вэ гинэ. Юус нэг тийм харамсаж байгаагүй. Би юусоо ингэж уус дими вэснаас унтсан дээр гэж боддог байхгүй юу? Шал бэлтгэчгүй ингэж сууж ирснээс унтсан дээр гэж боддог. Харин ингэж энэ асуулт эсрэгээр харамсаж байгаагүй вэ гэвэл би лав шоудад маргааш шалгалтандаа очиход дандаа тэр үед нэг тийм аттай таарчдаг. Шалгалт амархан байдаг ч юм уу. Тийм болохоор би тэрэнд хизээж харамсаж байгаагүй гэж хэлнэ. За минийх болохоор анх удаа хичээл дээрээ ховстуулсан мэт гүн орсон мөчөө дурсаарэ гэсэн байгаа байхгүй юу? Амар их унтдаг. Би хөтөлбөр дээрээ ч гэсэн хаяа унтчиход байгаа. Би автобус ч гэсэн босоогоор унтчихдаг. Тэгээд би одоо хамгийн амар ичих булчирхаагүйгээр нь унтсан нь бол Үнсөлийн цэцэн ганготор гişүү маань нэг багш маань хичээлээ орж байхад тэгээ би ичихгүй унтдгийн байж урд суугаад яг миний хажууд ирээд юм яриад яг ингээд зэрэгцээ зогсцсон одоо яг битэрийн шиг зайтай байсан. Тэгээ би ингээ энэ тал руу хараад унтаад байсан чи багш яг чихэн дээр юм сонсогдоод харна би сэрснээ ингээ унтаад байсан. Тэгээд тэрний дараах нь би амын шалгалтанд орсон чи манай багш намайг таниад тэгээ надаас яг тэр өдөр орсон хичээлээ асуугаад тэгээ би санахгүй байна гэсэн чи цаашаа хараад унтчихсэн юм чи яаж санахгүй. Болсон. Саж бэст яаж яг асуултанд яг эзэндээ ингэж гоё. Гэтэ энэ айгу яг тохиолж байгааг үл зүйл байна л да. Хичээлээ сонир шалтгаанаар хичээлээ тасалж байсан гинэ. Тэг ерөөс байхгүй. Сонир шалтгаангүй. Тий, сонир шалтгаангүй заавал нэг тийм сонирхолтой. Тий, одоо жишээ нь өнгөрсөн 2 өдөр хичээлээ тасалсан. Тэг яг эндээс нь болохоор чи нэг тасалт гэж хамгийн гоё дандаа чөлөө авдаг юм уу эсвэл зөв тасалт юм уу? Чөлөө авчдаг. Гэтэ манай мөст ч нөгөө нэг чөлөөтэй гэж байдаггүй баг. Ирээгүй бол ирээгүй. Тэгээд ирээгүй. Тэгвэл тэр дундаас чи хамгийн сонирхолтой нь юу вэ? Тэгээд болцоо эсвэл одоо юу ч вэ? Нэг тийм сонирхолтой юм хийж байгаа юм шиг. Тэгээ юу хайчих гэдэг вэ? Би ч юм уу яг чөлөө авч ирсэн хүүхээс гэх юм бол нэг судалгааны ажлаар явах гэсэн чөлөө авч ирсэн. Тэгээд тэтгэлийн ярилцлаганд орох гэж чөлөө авч ирсэн. Тэгээд одоо энэ хөтөлбөрт оролцох гэж чөлөө авч ирсэн гэдэг чинь дандаа нэг довчтой. Тэгээд аль нь сонирхолтой юм бэ? Ямар зовлонтой ярилцагч вэ? Тэвэрэг тэтгэлийн ярилцлаганд ороод тийм бүтлгүүцсэн сонирхолтой гэж маань. За ингээд open парламент хөтөлбөр ингээд фейллээ. Тэр тэтгэлийн ярилцлагын хажууд юу ч биш байна. Гүүштэй. Тэр нь утгаарчтай болно шүү дээ. Тэгээ нөө сэтгэлд очичоод шал ТV очоод тэнцээгүү тэгээд нөгөө хичээлээс болоод оноо асуулаад тэгээ жоохон өөр хичээл Миний асуулт бүр нилийн гүн згэлсэн. Хүн болгон дотроос дараа нь бодчих. Оюутны амьдралын хамгийн хүнд үеийг ямар аргаар давж исэн бэ гинэ? Наа чи өстой 2 сэдв ярих юм чи ихтэй хүнд үе ярих юм. Дараа нь яаж давсан? Тэнд ярих зүйл. Юу л таа? Энийг өөр тойролоод ярьчихмээ хэлээ шүү. Чи одоо нэгдүгээр курс юм уу та? Нэгдүгээр курс юм аа. Хүрэг юм уу? X-тэй байсан. Тэгээд ингээ нэг ерөнхийд болж өгөөг юм аа. Тэгээд чи яг хичээлээр яг ингээ хичээл үеэр дурлал дүн ундаг яг үнийг хичээл ингээ орж явахад дурлал. Тэгээ яалтчгүй яг дурч чи ингээ дөнгөж оюутан бол анхны үе ихэл байсан. Тухайн үед ингээ амар гоё юм бодож ирсэн боловч яг ингээ хүлээлтэнд хүрээгүй. Тэр мөч бол яг ингээ жоох хэцүүс. Тэгээд яг шалдаа буудлын цааш. Харин тэрийг давсан шалтгаан гэвэл найз нөхдөд тийм. Тэгээд сайхан цэнгэлдээнүүд байна тийм. Тэгвэл зүйлсийг ер нь тоглоом наадам ч юм уу шиг ингээд тийм. Хүний ер нь хамгийн хүнд үе чинь тэр зүрх өвдөгдөг үйл байна шүү дээ. Зүрхийг өөр дурлаас өөр юу хүчтэй өвдөх юм бэ тийм. Зүрхний шигдээс л өөр юм. Хайрлаа ер нь хайрлыг тэгж хүнд үед л оноолдог байна. Эсвэл хүн алдах ч юм уу тийм. Тэрнээс хойш чи тэгж дурлсан уу? Тэрнээс ч одоо ер нь дурлцсан юм. Одоо ер дурлцсан байна. Тэгээ дүнчин буурж байгаа гэсэн үг. Аггүй. Одоо бол бид тэр дүнгээр солихгүй зүйл. Дүнгээр одоо буурах ямарч боломж гэсэн. Яагаад? Хамгийн дагтар. Одоо бааш
Яг нөгөө за одоо нөгөө нэг 3 дугаар курс болоод ирэнгүүт за ингэж юммаар юм байна. Нөгөө талаасаа ч гэсэн харилцаан дээр за хичээл ном ингэж байгаа тэгж байгаа. Хичээлдээ энэ төр гэдэг. Ер нь зохицуулдаг болсон. А нэгдүгээр курсын үеийнх бол яаж ч болдгоо байсан. Хараад явчихна. Хаана байгаа ингэж хоол идэнгүүт оочлоо. Арай жоохон баг дурлцсан юм байна тийм үү? Баг дурлцсан байна. Зүрх жоохон бүтээш тагаа. Тэр нэг юм. Би тэнэг байсан. Нэг жилийн өмнө. Тэгээд найзуудтайгаа гоё ингээл найзууд аварсан гэж штэ. Яасан шоудаад. За ер нь бол шоу зингэм бол байгаа. Гэтэ яг тийм их хэмжээгээр болж. За тэрийг хэмжиж чадчих юм уу те? Найз нөхдөд ингээ юм яриа сонгоод шууд тэр хэсэг нөгөө нэг юм мартагдчихж байгаа. За адаас нь клубүүдийн сургуулиудын те клубүүдийн аял зугаалгач юм найз нөхдөд. Тэгээ хажуугаар нь би ч өөрөө хөгжим тоглож дуулч нөгөө нэг ингэж хөгжим болоо ингэж стресс биш ээ. Ер нь ингээ жоохон хөндөрөх гэдэг үздэг байна. Тэгээд юм хөгжим шиг уулаан бундан зүрхтэй залуу шүү дээ. За бичсэн зохиолоос чаддаг бүх хүмүүс тий. За тэгээд минийх тийм оюутан байхдаа хийжсэн хамгийн хачирхалтай ажил. Зөндөө ажил хийж өсөө. Хачирхалтай ажил. Тэгээ хамгийн хачирхалтай их нь хаашаа ч юм да. Нэг тийм хачирхалтай ажил Монголд байхгүй шүү дээ. Оюутнуудын тэгээд за хачирхалтай санагдчихсан юм би нөө Жигүүр гараандын бассейнд оюутан байхдаа ажиллаж байсан. Тэр нөө VIP гişүншлэгтэй бассейн саун байсан. Тэрний нөө нэг ажил нь амар сонир санагддаг юм гэхэд гарандаа скотч ороож аваад бүх энэ өнцөг булан одоо тэр карантины араар байгаа өслүүдийг төвдөг. Тэр хачирхалтай гэхээсээ илүүтэй айгүй яшигтай ажил байсан. Тэр ширхэг ус гарах юм бол цайлаа хасагддаг. Ширхэг энэ усны туслын мөр харагдах юм бол цайлаа хасагддаг тийм ажил байсан. 24 цагаар ажилладаг. Би асуулж ирсэн. Ус яаж ичээд гараад ирж байгаа юм биш үү? Аваа явж байхад би өөрөө өвсрэх. Тэгээд миний ус унцчих юм. Тийм байсан. За тэгээд одоо хэдүүлээ ярилцчаа дундаасаа хамгийн бест хариултаа. За саналцсан нойрны тухай. Энэ бас нэг унтаж чадна. Тэгээд унтаж чадах гэхээс илүүтэй нэг яг тухайн үед юу юмэр байгаа хийдэг хүмүүс чинь бодвол бас их чи юуны орд бай гэдэг. Тэгээд номын ордын дандаа юм хүмүүс. Манай эхнэр номын орд миний амар ихчлөөтэй дураараа хинэггүй юм шиг заримдаа заяа. Гэхдээ амар ухаантай хүмүүс, төвчээртэй хүмүүс. За номд нэг асуулт өгдөө. Номд мик өгч. Багштай хэлсэн хамгийн уран шалтгаан юу байсан вэ? Шалтгаан дандаа тийм. За би бас их шалтгаан хэлсэн. Тэ би ийм хүн биш шүү. Энэ хүн мөнгө гэж хэлсэн байна. Тэг эхлээд өрнөл явахын зүйтэй хаа. Манай гэр яармагт байдаг юм аа. Сургууль маань кино олдролоо нүүцээ. Хотын хоёр захад байдаг байхгүй юу. Тэгээд өглөөд би яаж чичээхгүй л дээ. Тэгэл хоцорно гэдэг. Хоцорно гэдгээ ингээл ер нь жоохон мэдрээл гэрээсээ гараал. Тэгэл бүр амар их төгжидэд байхгүй угаасаа бүр өглөө иртэл гарахгүй л тэгэл би дандаа нөгөө нэг яхав оюутан хүний машин бол SIV 6-тай байх нь мэдээч. Тэгээд би багштай дандаа машина мөргүүлчлээ гэж хэлээд ганцхан зураг дандаа явуулдаг. Гэхдээ тэр миний машины зураг биш би зүгээр ингээд машинтайгаа явж байхдаа зам дээр машин мөргөлдсөн байх юм бол зургийн дараа За энэ миний влогийг үзээ чамд дахиж нэгч багш шиг. Багшаа би одоо яг жинхнээсээ чөлөөтэй байгаа. Яг энд open парламентэд орж байгаа. Тий би одоо бас ер нь бол цаашдаа бас яг хичээлдээ суух гэж бодож байгаа. Би ярин зөвхөн цог суумааргүй байна. Муу үлгэн. Тоо нэг юм. Тий. Тэнгүүт манай ялангуяа Чука гэд багш маань маш сайхнаар хүлээж авч намайг баргал даатгалын ажилтнтай уулзуулж өгье. Тэгээ би бас шалтгаа тоочихдоо их гоё тоочдөг. Багшаа би ингээ оюутан зуны дугуйтай өвлийн дугуй байхгүй. Тэгээд манай гэр уулан дээр байдаг уруудаж явж агаад ардаас нь орчлоо.
Тэгээ би аль чадхаараа л ирлээ гэдэг дээ. Сайн байна уу? Одоо ингээл нэг баг чи манай баг руу орчих юм уу? Тэр гişүнгүү баг руу тэг гişүнгүү за. Манай парламентын хамгийн царайлаг эрхтэй гişүн гэж. Тий өөрөө тэрийг амар мэднэ. гэдэг. Болохгүй байж. Царайлаг. Тийм байна тий. Том даа. За чи түрүү нэг тийм сонин байхгүй тохиолдоогүй юм хариулаад 2-1 асуулт авчих. Чи бас авчих. 2-1 түрүү нэг өөрсдөө тохиолдоогүй нэг юм нэг хариулахад нэг тийм сонирхолтой биш явцсан шүү. Баргийн Бэцэр би Мик авчих. Та юу гэсэн. Гэтэ энэ амар сонирхолтой. Оюутны байрны эсвэл нийтийн байр хүрслэгүй тохиолдсон хамгийн хөвгтэй үйл явдал юу байсан бэ гэдэг. Ер нь бол айгуу даруухан. Номын тэгээд тэгжсэн чинь миний амьдралаа оюутны байранд хамгийн хөвгөлтэй тохиолдсон зүйл гэх юм бол ингэсэн. Манай нэг найз байсан. Тэгээд найз манай байр руу ороод найз охиноо оруулах гад тэгээд тэнгуүтээ найзаа чи байранд байна уу гэдэг. Тэгээд за байна гэдэг. Доор үйлчлэгч байна уу гэдэг дөхөө. Тэгээ үйлчлэгч чиг харсан чинь байна. Тэгээдсэн чинь яг ингээд хугацны угаалгын цаг болох гээд ер нь бол 5 цагт яг цаг болгонд яг 5:00 6:00 гэж хувцснуудаа хийдэг байхгүй. Тэгээ тэнгуүт тэр төвчцорыг дарах гээд явж байгаа. Тэр хооронд гэсэн чинь ингээд чоочлцсан. Тэгээ би нөгөө тийч оруулах шаардлага болсон ч байхгүй. За ингээд байхгүй. Тэр хооронд чигээс оруулах шүү гэж. Нөгөө ч оруулдаг баатар болол ингээд орж ирсэн чинь нөгөө яцсан чоочтой заяа. Тэгээд за одоо ингээд яах вэ гэжсэн нөгөөдгөө гяс нэгээд нөгөөдгөө оруулаад гүйлгээд тэгээ араас нь нөгөө өгч чинь гараад ирсэн. Тэгээ тэнгуүт нь чи юу хийж байгаа юм. Харин чи энэ танаас юм асуух гэдэг. Тэгээд тэнгуүт юу асуухаа мэддгүү. Тэгээд байжснаа өнөөдрийн угаалгын цагт дууссан бах та тэг гэж. Тэгээд тэгээ за гэж. Тэгээ нөө чи гүүгээ явцсан. Тэгээд тэнгуүт сая энэ хаалга дуурсан чи яасан гэд. Би яагаад ч юу. Тэгээ бүр амар улаасан заяа амьдралтаа анх удаа тийм амар зүтггүй мэдсэн. Тэгээд тэнгуүтээ за гэж араас нь гүйччихэл тэгсэн чинь найзаа өстө баярлаа гэж хоол молгоо гоёсан. Тэр гоёсан. Кино шиг болсон юм шүү. Харин тэр бол нэрээ. Тэр авч шилжсэн амар байсан. Энэ нэг оюутны дотор байранд эсвэл нийтийн байр хөсөлдөг үе тохиолдсон явдал гэдэг. Энэ дээр нь би нөгөө нэг дотор байранд байхдаа найзлуутай байдагс аахгүй юу. Одоо ч гэсэн байгаа л та. Тэгээд би нөгөө нэг яг үерхэд дудааг байсан. Тэгэхээр ээж аав хоёр нөгөө нэг үерхэж явахдаа ээжийг оюутан багт нь аав нөгөө нэг дотор байрныхын цонхоор нь ордог байсан гэдэг. Тэгэхээр нь тэрийг нь сонссон болохоор найзлуугаа нэг удаа тэгэж үтсэн аахгүй юу. Тэгээд дотор байрныхаа цонхоор оруулаад байжсэн. Тэгсэн чинь яг тэр үед нөгөө дотор байрны жижигүр нөгөө өрөөнүүдээр явж шалгах нь таарад. Тэгээд би тэрийг нь мэдэхгүй. Тэгээд нөгөө яг өөрийнхөө дотор байрны өрөөнд байвал өрөөнийхөнтэй загнуулж магадгүй гэж дод өөр найзынхаа өрөөнд дэжсэн чинь яг тэр лөө орсон чинь манай найз ухаалчих гад байна гээд чи манай найз руу ангаахах байхгүй юу. Тэгээд ингээд тэрэнд ингээ амьсгал хийгээ байжсэн чинь яг жижигөр ороод ирсэн заяа. Тэгсэн чинь жижигөр энэ юу хүн гадны хөвгт вэ хэний хий ингээ тэгдэг байхгүй юу. Тэгэхээр би болохоор өөрөө тэгээд за юмхт өрөөрөө ороо явцсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөтг нь байжсэн. Тэгсэн чинь жижигөр хашгираад энэ хэн юм бэ гэж мэгээд. Тэгэхээр би за угаасаа л дуусч гэж гарсан. Тэгсэн чинь манайс би юм ч юм энэ ухаалаад харна ирсэн гэж. Тэгээ бүр чи хаанаас яаж ороод ирв би сая доор байсан гэд. Тэгээ тэр ингүүч бөө юм болоо. Тэгээ цонхоор орж ирсэн гэд. Бүр бөө юм болж ирсэн. Оюутан багтаа хамгийн сонирхолтой ажиглалтаа ямар ажил хийж исэн бэ гэдэг асуулт ирсэн. Тэр асуултныхаа ураад юу гэх юм бол яг миний бод болсон Facebook юу гэх юм бол би тухайд шаг хийж исэн. Өнөөдөр курс төгөж орж ирсэн ковидын үедээ яг тэр үед чинь бүрд ажил олддгоо. Тэгэхээр Facebook-ээс гохож шагийн юм аюу ашигтай наратуу зах руу ороод хоёр хороо тийм нэг дад соёлын дад тав нэг болор нэг ээдэн гэж яваад хоёр найзтайгаа хэлээд гуруулаа гас. Тэгээ тэр өрөөнөө сансарлаа яваад. За сансрын дочныг сайн шагилж ийгээд. Тэгээ сансар дээр очиж нөгөө шагаа зараад цахтаа явсан. Би машинтай хаяа хажуугаар өнгөрөөл ирсэн. Тэнгүүд нөгөө би нөгөө найзууд дундаас илүү бизнес хийгээ сайн тэгтээ харилцаа сайн юм байна. Ахаа шаг шүү гэсэн чинь нөгөө ах чинь. Оо тийм үү ш. Юу үнэ байгаа мó гэхээр төрөл төрлөөр
За хоёрыг авъя. Миний машин руу суучих гэдэг. Ахын доош итгүүр би наваад би 15 40 үстэй тэгээд би өгнө яг асуудалгүй та яг мөнгө асуудалгүй үстэй болъё гэх. Тэгээд гуруулаа явж ирсэн. Тэгээд нэг найз маань нэг навшраад үзсэн. Яг тэр найз маань нөгөө хочин нөгөөсөн нохоо. Тэгээд нөгөө нохоо найзгаа өрдөө чи тэгээд нөгөө хоёулаа цог ороод суудчих. Нөгөө сансрыг шагч. Нөгөө сансрын Godfather. За ахвас нөгөө чи тэгээд яг сансрын нөгөө та нар яг тэр үнийг маань 15 заатыг та наач нэг 20,000 заат гэх юм унгаагаад ингээд тэгээ нөгөө сансрын өмсөн шагч дээр явж байгаа. Бүрүүс хоригч ороод суудсан гэсэн. Тэгээ нэг ингээд бүрүүс 30 40 заат нэг автобусны буудлын дээр зогсоод байж байгаа машин татнаар байж шин. Тэр явдлаар дээр явж байгаа. Нөгөө ахнаа чи нөгөө бүрүүс хоригч 8 сүлээ чигж авч ирээд тэгээд бид хоёр винтээс хатаад цэглэн боолгоо гадаж айлнаа. Та энийг одоо бид хоёр ахын малны дээр амар байгаа. Тэр үчиж айгүй айц нөгөө нэгдүгээр бүрс нөгөө чөдөөнөөс ороод за ингээд стадикнаа чичлаа гэж дотроо бодоод байжсэн. Тэгээд гуруулаа явжсэн нэг нь хаана нэг ч олон нэг явжсэн чинь нөгөө найз манай гэж хайртай явж байгаа. Яг нөгөө сансрын нөгөө 100 метр иргэдэг нөгөө Петровсын дэж алхаж идэг байсан. Тэгсэн чинь нөгөө найз маань ичээ явж идэг. Тэр явж нөгөө бацаа чи тэрийг дууд гэдэг. Нөгөө дуудахад нөгөө ч баахгүй ир гэдэг нөгөө ч авчихгүй гэдэг. Нөгөө дууд хоёр найз чи хадгалтай байж айгүй би тэг нөгөө тоо дууд гэж бид хоёр хэлсэн. Бид хоёр цонхоо бол андаа хүрээлээ яахчгүй байдаг. Тэгээ нөгөө найз маань хүрээд ирчтэй яа. Яг ирээд нөгөө чи зүгээр ахмад зүгээр машин руу зүгээр суулгаад ороод авах нь үстэй. Ичих гээд үзээ нөгөө найз нөгөө ингээд юундаа тулгацсан нөгөө мод чи авраарай туслаарай яг боо юм ойлсон. Тэгсэн чинь Петровсоос нэг атер görөж гараад ирсэн. Тэгж найз маань ороод бид гурав ч тэгвэртэй айгүй хүүхд байсан яж даараад дэвжсэн гэж хэлсэн. Тэгээд энэ тэргээр сүжээл бид их дулаацуудаа машиныхаа бензинийг өрөөд явж байгаа нэг харахгүй гол орсон. За одоо 3 үтсэн гэдэг. Зодлтыг. Тэгээд бид гурав ч завгүй яахаа. Одоо дахиж хийхгүй гэсэн. Одоо бөөл яахаа. Өөж. Тэгээд нөгөө ах чинь ингээд бид за окей одоо та гурав хэлж хүрэж үзээ. Аюу хүн чанартай ахнаас. Тэгээд ингээд явж ирсэн чинь манай тэр анх одоо нөгөө найз маань тэнэг асуулт асуусан гэж. Тэгс нэг хатуулах чигаа тэгс нэг ухчих ямар асуулт асуусан бэ гэхээр хаа одоо бид хааш гэж хэлж байна. Ахчих гос гоёо зөрүүлээ түнэлэр юм мэдөө. Тэгээд бид гурав яг тэгж явж байгаа нөгөө хоёр ороо би нэг болор нэг соёрход нэг идэг гэдэг өөрсдөө л оосон юм да. За юу ярих вэ? За тэгээд бас юу ярих вэ? Энэ тухай яриад багийнхаа гişүүн нөгөө хүүхдүүдийн тухай яриад илүү ачаалал. Ямсруу гişүүн. Зэс маань. За яг арчилсан улс парламентын засаглалтай улс бол яг одоо парламент нь олон нийтэд нээлттэй байхыг ийм хөтөлбөрөөр заавал дамжуулж шаардлагагүй улс гэж их нь арчилсан улс гэнэ. Тэгээ энэ хөтөлбөр бол одоо манай залуу гишүүд цэнгүүн гишүүн санаачлаад их хурлын таман газраас дэмжиж ингээ зохион байгуулж байгаа. Энэ бол зүгээр ингээд жил болгон эсвэл нэг байсгээд нэг хэдэн оюутнуудыг 100-100-аар нь ингээд их хурлын үйл ажиллагаатай танилцуулаад гишүүдийн ажил хамруулна гэхээс илүүтэй Монголын төр бол энэ төрийн эрх барьж байгаа байгууллага тэнд ажиллаж байгаа хүмүүс бол энэ залуучуудын төлөөлөл энэ залуучууд өөрсдөө үндсэндээ төрөө барьж байгаа маа гэдгийг ойлгодог. Энэ ойлголцлыг одоо илүү түргсгсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ арчлалын яг үндсэн энэ суур зарчмыг оюутан залуучуудаа ойлгуулсан. Гишүүд маань ч гэсэн өөрсдөө бас илүү сайн ойлгож авсан ийм одоо хөтөлбөр болж байна. Ер нь бол цаашдаа Монголын арчилсан төр юм бол ийм хөтөлбөртэй хөтөлбөргүй арт түмэндээ нээлттэй л явах хэрэгтэй. Тэгээ тэрний эхлэл нь энэ хөтөлбөр болж байна гэж. За. За yes.
За гişүүн магийнхаа. За. Хин гişүүн гэсэн байна. Аа тийм үү. Та гişүүн нэрж амжсангүй те. Тэш өгч. Би жоо хуралтай гэдсэн. Зүгээр түрхэн уудахгүй. Арчил бүхэнд байх хэрэгтэй гэж. Би найзгүй ягаад би гэх юм бол манай 10 жилийн найзууд, оюутны найзууд гэх бүгдээрээ илүү сайн амьдралын нөхцөл боломжийг хараад бүгдээрээ гадагшаа явсан. Би ингээд Монголд ганцаараа байдгүй гэсэн. Тэгээд зүгээр хоосон шүүмжлэхээс илүүтэйгээр одоо энэ амьдралынхаа нөхцөл байдал энэ их баригчдын шийдвэр гаргалтын үр дүн, уялдаа холбоо, бүр цаашдаа хийж байгаа үг, ярьж байгаа байдлаас нь ахуулаад энэ их улс орондоо сайхан амьдрах гэсэн итгэл надад залууны үед юусоо төргүй байхгүй. Улс төрт итгэх ямар ч итгэл байхгүй болсон. Гэхдээ би мэдээж тий сайхан амьдрах өрн дөрөв итгэлтэй байх гэсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ улс орондоо сайхан амьдраад энэ их баригчдад итгэх болно гэсэн нэг тий 3 шалтгаан ч юм уу бидэнд хийж өгөөч гэж хүсэж байна. Асламер асуулт биш үү? 3 шалтгаан. 3 байтугай шалтгаануудыг бид нар ярьж чадна. Яг итгэж өмшөлтөй зүйлсээ би хэлье. Нэг дэх шалтгаан нь энд сууж байна. Хоёр дахь шалтгаан нь энд байна. Гурав дахь шалтгаан нь энд байна. Энэ юу гэж юм гэхээр ягаад бид нар итгэх ёстой вэ гэхээр одоо бид нар хувь заяагаа бусдаар зурулдаг цаг яг энэ шинэ бүрэлдэхүүн парламент тэнд сонгогдсон залуучууд эдний манай үеийнхнэр төсөл болж байгаа. Бид нар өнөөдрийг хүртэл яг за яг би жоохон бууралдаа янзаг. Манайхан бол одоо та нар жишээлбэл яг ямар нийгэмд өссөн бэ гэдгээ зүгээр инженеэр бодоод үзэхэд яг миний нэг ингээ хальт тулаад өнгөрсөн тэр нэг хэрэглээний нийгэм, хэрэглээ мөрөөддөг нийгмээс арай өөр соёлтойгоор тавх өсөж байгаа. Өөрөөр хэлбэл та нарын амьдралыг эд материал биш энэ оюун санааг хэрхэн амар тайван байх вэ гэдэг дээр төвлөрч амьдарч өсөж байгаа юм хүмүүс. Инхээр энэ үеийнхэн өнөөдөр өөрсдөө хэрхэн яаж амьдрах вэ гэдгийг зурж, гэдгийг бодож, тэрнээс бусдыг хүлээж авахгүй байгаа энэ цаг ирж байгаа. Тэгээд ярихаар ингээд яг нэг юм зарим лекц чинь 60% нь худлаа сонсогдоод чихний хажуугаар өнгөрөөд идэг штэ. Гэтэл энэ яг бодит үнэн тэр. Одоо бид нар л өөрсдөө үеийг зурна. Тийм учраас оюутнуудтай хамт Оpen парламент гэж хийж байгаа. Бид нар энэ улс төр энэ төр гэж юу гэдэг юм, яах гэж байдаг юм, юу хийдэг юм. Тэгээ манай залуучууд ер нь залуу гүшүүд маань өөрсдөө ямар бодолтой байгаа, ямар хүмүүс байдаг юм бэ? Хайжиж байгаа юм бэ? Гэдгээ бид нэр одоо ингээд үндсэндээ нэг жоохон ойртуулах гэж манай зэнгүү гүшээ санаачлаад ингээд хийж байгаа шүү дээ. Тэгээ бид нар бол нэг зүйлийг айгу баталгаатай ямар нэгэн зүйлийг жишээлбэл энд бид нэр хүрнэ гэж хэлэх нь өөрөө бас их учир дутагдaltaй. Яг тэр хүн байхгүй юм аа авахыг хүсдэг. Биднэрт байгаа итгэл үнэмшил юу гэхэд бид нар одоо өөрсдөө хувьцааг зурж эхэлнэ. Өмнөх үеийн тэр ядчил залуу үеийнхнээс чинь тийм авилга хулгай, бусдын боломжийг булаасан ийм юмнууд гарахгүй. Наацах. Тэ? Одоо жишээлбэл ингээд яг улс төрд итгэх итгэл хаана унаад байгаа бэ? Юун дээр унаад байгаа юм бэ гэдээ ингээд бодохоор тэр юмнууд одоо манай үеийнхнээс л гарахгүй болж эхэлж байгаа хгүй. Энэ бас нэг итгэл найдвар төрөх шалтгаан мөн гэдэгтэй. Хамгийн баг том шалтгаан энэ. Хоёрдугаар бид нар эрхчлөөгөө мэдэрдэг, эрхчлөөгөө хайрладаг. Биднэрт энэс илүү барьж явах жанжин шугамж байх. Тэгэхээр энэ замаар явах нь баталгаатай гэсэн. Эннийхээ эсрэг юм хийхгүй гэсэн. Хийх боломжгүй шүү дээ. Хүн өөрийгөө хуурч чаддаггүй байхгүй. Өөрөө нэг юм бодсон, өөрөө нэг юмд итгэдэг, өөрийнхөө сүнсийг ойлгож байгаа хүн бол өөрийгөө хуурч чаддаггүй. Яаж чадахгүй. Тэгэхээр энэ чадахгүй хүмүүс өөрсдөө хуурч чадахгүй буюу эрхчлэнээс урахгүй хүмүүс байна гэдэг нь хоёр дахь шалтгаан. Гурав дахь шалтгаан. Монголын ардчлал өнөөдөр ирээд муудсан Монгол ардчлал зохихгүй байна гэж хүмүүс яриад байна. Монголд ардчлал ирээгүй. Тэгэхээр ачирна гэсэн. Энэ бол гурав дахь шалтгаан. Монгол улсыг ардчилсан улс болгоно. Яг энэ үеийнхэн бид нар хамтраад. Ийм гурван шалтгаан. Нандин дурсан шүү. Нандин. Нандин дурсан. Утсан мянцсан юм. За би яг 17 настай, 18 настай англи руу явсан. Англид Манчестер хотод гэж батлаар хамгаалсан. Тэгээд
ер нь бол хамгийн нандин дурсамж бол яг миний тэр тэнд оюутан байх үеийн тэр дурсамж гэж одоо л би боддог. Яг хоо манай нөгөө англичууд чинь оюутны хотон мотон бол тэгэл 5 өдөр бол тэр чигээрээ л ерөөсөө шоу болдог байсан. Гэхдээ тэр нь ингээд нэг одоо ингээд бодоход бидний ингээд аюу гоё амьдралын найз нарыг маань бас өгч ирсэн оюутан цагийн найзууд маань одоо л бид нар ингээд дэлхийн өнцөг болон болж байгаа хэрнээ аюу тийм гоё холбоотой нэг найзууд болгож ирсэн. Ер нь бол тэр нэг оюутны дотор байрны тэр одоо тэр ямар ч тийм лекцээс илүү тэр оюутны дотор байранд болж исэн тэр гоё хөгжилтэй юмнууд л ерөөсөө одоо л ерөөсөө мартагдгүй хамгийн тийм гоё үе тийм маань нэг л гэж боддог. Одоо нандин юм гэл одоо тэрийг л одоо дурсмаас харагдчих. Би одоо нэг оюутны амьдрал их үзээгүй юм аа. Нандин дурсамж бол надад ганц л байна. Би оюутан болонготой аав болсон. Оюутан болонготой аав болсон. Тэр үед асар хүнд тэр үед чинь бас манай нийгэм, манай гэр бүлүүдийн соёл ч өнөөдрөх шиг юм бас нээлттэй болж амжаагүй байсан. Тэгээ хүүгийнхээ ээжтэй хамт асар том сорилтыг давж туулж бид хоёр одоо манай том хүү бол та нартай нэг үе. Тэгээд ийм найзаагаа төрүүлсэн. Одоо би ингээ гэртээ тэр залууг харах болгонд л над сайгаа санав. Тэр маш их хүн зүйлүүдийг давж гарч ирсэн тохиол. Тэгээ хоёрдугаар курстэй би чинь дадлагаар оюутан болоод 100-ны мэдээ сонин мэнд ингээд ажиллаад хоёрдугаар курстэй албаны дарга болоод ингээд ажиллаад явж ирсэн. Ер нь ингээд нэгдүгээр курстэй хүүгийнхээ ээжтэй үргэлж явах үедээ л миний ийм оюутны амьдрал явсан. Бусд нь бол тэгээд амьдралын төлөв явсан. Тэр одоо нөгөө нэг аавын амьдралаар үлдсэн 3 курс бол үндсэндээ аавын амьдралаар явсан. Тэгээд дөрөв би бас нэг энэ дурсамжаар ярьсан. Ажил хийгээд нөгөө БСМ-д ажиллаад гэдэг ингээд явсан. Тэр л их нандин гоё дурсамж. Оюутан байхдаа хоёулаа 3 дипломтой төгссөн. Нэг диплом нь одоо 10 жилийн төгсөж байна. За. Лоддоо самбог гişүнээс юм асууя гэж бодчих. Тэгээд би нөгөө фэйсбүүкээр дандаа болохоор тэр нөгөө мэдээллүүдийн нас амар хардаг нөгөө бүхэд аягүй дуртай штэ та тэгээ нөгөө гал мал дээр очиж бэлтгэл хийгээл барилдаад идэв штэ. Тэнгүүд нөгөө жоохон юм шиг. Тэнгүүд нөгөө ингээ өв соёл талаасаа харсан ч гэсэндээ тэгээ яг энэ сууж байгаа хүмүүсд нэг тийм Монгол бүгд дурлаг хайртай байх 3 шалтгааныг хэлж өгөөч. За одоо 3 яваас юм болгоны 3 болгож хэлнэ гэдэг ч бас. Тэгээ 3 байгаа юм шүү дээ 93-наас. За яг би ингээд тооныхон тухай бодоод явах. Ер нь бид нар яг одоо анзаардгүй. Яг үнэхээр би оюутан байхдаа хүртэл би ч бас оюутан байсан та нар шиг захилж явсан цаг надад байна. Тэр үедээ нэг өчргөө Монгол өв соёл, Монгол орны төлөө мөлөө яг үнэндээ нэг тийм бодоогүй шүү. Яаж энэ сургуулийг төгсгөө, яаж энэ гоё зургатаар гардаг хүн болох вэ? Тэгээ яаж ихнэр хүүхдээ ингээд нэг юм ядарчихгүй шиг явах вэ гэдэг нэг ийм л бодолтой оюутан байлаа. Оюутан байгаа цаг үедээ бол ядаж нэг 2-3 юм бол яг сайн чаддаг болох хэрэгтэй. Тэр чаддаг юма хийгээд нас үед хүрээд ажил амьдрал өөрийнхөө карьераар өөрөө бүх юмаа ингээд аваад тулаад явж байгаа үед хүн юу боддгоо гэхээр юу ер нь биднэрт үн цэнтэй юм бэ? Би яах гэж амьдраад байгаа юм бэ? Би хий юм бэ? Бид нар хий юм бэ? Амьтны төрөл зүйл ярих юм бид нар хүн юм бэ? Яг энд амьдарч байгаа нэг дор амьдарч байгаа энэ хүн сүрэг ер нь ямар учиртай хүн сүрэг хаанаас гаралтай юм? Биднэрт ер нь онцлог гэж байгаа юм уу? Улс юм байна та. Яагаад улс юм? Яагаад үндэстэн улс юм? Ямар үндэстэн юм гэдэг. Энэ асуултуудад бид нар хариулж ээж маргаашийн Монгол улс, 100 жилийн дараах Монгол улс яг ямар улс байх юм бэ гэдгийг тодорхой болно. Тодорхой болно. Одоо өнөөдөр би нэг ганцхан жишээ хэлээ. Нэг Франц эмэгтэй нэг жуулчлал, аял жуулч жоохон экстрем аял жуулч сонирхдаг тийм эмэгтэйгийн нэг TikTok бичлэг яваад байсан юм аа. Монголд нэг хөдөө тал хэрээр давхиад морьтой давхижсанаа буугаад уйлаад байгаа байхгүй. Би энд хүн гэдгийг мэдрээд байна. Яг би хаанаас гаралтай юм бэ гэдгийг мэдрээд байна гэдэг байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хөгжил гэж юу хэлэх юм? Хүн ер нь юунд жаргадаг юм бэ гэдэг тэр эмэгтэй зүгээр л тэр 2-3 үйлдэлээр хэлээд өгч. Тэр Франц Монголтой харьцуулшгүй шүү дээ. Эдл хэрэглэл
төрийн үйлчлэгээ бүх үл юмараа. Гэхдээ тэр хүн жаргахгүй юу жаргаад байл гэсэн чинь ирээл тэр таалнуудад очиод морьтой тавцчих. Цаанаас нь нөлөөсөн гожил ингэ яриад ойлол яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бид нар яг өнөөдөр өөрсдийнхөө үнэтэй зүйлийг бид нар өнөөдөр байгаа энэ амьдарч байгаа хүмүүс зүгээр л нэг юу гэдгийг улсын имлэг сайн байх хэрэгтэй. Тэгээ зам төгжрөлгүй метротой байх хэрэгтэй ч гэх юм уу ингээд зөв хэрэглэн дээрээ аваач тавиад энэ улсын хөгжил бол энэ юм байна гэж ингэж бодож байгаа л өөрөө бидний өнөөдрийн ингээд нэг жижиг сойрогтой ингээд холын бодол үгүй л ойрын зовлон дуусгүй Чингис хааны үг шүү дээ. Бид нэр ойрхон боддог учраас л өнөөдөр хүртэл ингээд явж байгаа. Яг алсаа бодож явсан үндэстэн манай энэ урд тал хилийн урд тал байж 4000 жил бид нар бол хүн төрөлхтний хамгийн анхны бичиг соёлтон бол ухаантнууд хүн төрөлхтний оюун ухаан биднээс гаралтай гэж итгэлтэй нарахгүй ярьдаг ард юм яасан гэхээр 100 жил 1000 жил энэ үндэстэн явна бид нар байна. Энэ бол дундад улс бид нар ингээд дэлхийн их газрыг эзэлнэ. Ийм байна. Бид нар дээр тогтноо гэдэг энэ амбиц өөрсдийн зорилго алсын хараанд байсан учраас ядчил чулуун дээр дандаа ингээд одоо ингээд өөрийнх нь газар нутаг биш байсан ч гэсэн өөр газар айлын газар нутаг дээр очиод нэг гэрэл төшөө босгоод хятадаар бичээд тухайн болсон ялагдсан байсан ч хамаагүй дайн тулаанд ялагдсан байсан ч хамаагүй ялагдсан тухайгаа бичээд үлдээчдэг байсан гэж. Тэгжээж бид нэр хэн байсан бэ гэдгийг хойж үлдээгээд та нар хэн байх ёстой юм бэ гэдгээ дараа үедээ захиж үлдээдэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр өндөр хөгжилтэй гэдэг нь одоо төр бол нэг ганцхан асуултанд хариулах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Монгол улс гэж 100 жилийн дараа метронд суугаа явдаг, нисдэг машинаар суугаа явдаг. Ингээд зүгээр хоол унд нийлбэг, эм тариан чанартай. Тэгээд эрүүл аюулгүй амьдардаг ийм жоохон Аз төрхтөө хүмүүсийн ийм айтайхан амьдардаг нэг хэсгийн хүмүүс байх юм уу? Ийм улс байх юм уу? Орн байх юм уу? Эсвэл Монгол гэдэг ийм үндэстэн улс гэдгийг хадгалж авч үлдэх юм гэж байна. Хүн яаж ч хөгжөөд, яаж ч одоо далтагнаад те байглаасаа хаалдгүй яг энэ өөрийнхөө тэр гарсан бүх чанараа үргэлж хайж тэрэнд шаналж явж би хийм бэ? Миний юм юу юм бэ? Надад юм байгаа юу гэж. Тэгэхээр энийг одоо бид нэгэнт залуу үедээ сэтгүүл зүйн хийгээд ингээд нэг хүмүүстэй нөлөөлөх гэж оролдож байгаа зорилготой ажил хийж байгаа юм бол одоо байгаа тэрийг нэг жоохон улбаалах бид нарыг нэг бусдаас арай өөр нэг ондоо байлгаж байгаа үндэстэн гэдгийг маань нотолж байгаа энэ үнэт зүйл нэг тийм гарцтай юмнууд бол биш байхгүй. Энэ үнэт зүйлээ бид нэр хадгалаад аваад явах нь хамгийн нэгдүгээр асуудал надад санагдаад нэгдүгээр асуудал. Яг л 100 жилийн дараа бид нэр тэгээд би нэг Сабин Америкт байж байгаа дуустараа би одоо дуслаа. Америкт байж хахад Сан Франциско гэдэг хот байна шүү дээ. Тэр бол хот ингээ харахаар тэнд ингээд ирсэн хүмүүс нь зүгээр тэр нэг Америкийн хэм маягаар ингээд амьдрахаас илүүтэй хаанаас ирсэн тэр газараа тэр хоттой байгуулад байгаа байхгүй. Одоо чи Сан Франциско хятад хот болж байгаа шүү дээ. Нэг хэсэг нэг хятад ороод, Мексик ороод, Испанчуудын амьдрал өөр өөрсдийн соёлоо аваачаад ингэж амьдарч байгаа. Яг л хүн хизээч хинбэ гэдгийг мартахгүй. Тэгэхээр бид нэр хинбэ гэдгээ авч үлдэх ёстой гэдэг үүднээс өөрөө хүртэл барилдаж марилдаад ингэж яг араас нь зөдөө залуучууд бас энэ жил хүртэл манай нөгөө нэг юуны фантастикийн хин барилдана гэж хэлсэн шүү дээ. Баяраа бэлтгэлээ гэдэг хэлсэн. Энэ багхгүй энийг нөлөөлөх гэж байгаа ингээд бөөнөрөө авч яваад энэ юм хадгалж үлдэх ёстой гэж байгаа. Энэ их чухал гэж боддог. Амар ухтаар. За. Жохоо ингээд нэг стресстэй ингээ яхаараа би бол одоо шоуддаг. Би өөрөө нэвтрүүлэг хийдэг байхдаа ч өмнө хэлдэг байсан. Би шоудна. Би уун тэгээд согтох гэж уун. Бие барих гэж уухгүй. Бид нэг нэвтрүүлэгт орсон юм аа. Манай залуучууд яг ууж байгаа болох хэрэгтэй байхгүй юу? Яг ингээд гоё хэмжээг нь таруулаад уух гоё шүү дээ. Тэр зүгээр тэгж ярьж байгаа л болохоос тийм боломжгүй заяа. Одоо та нар ингээд зарим нь сууж үзэг гэж магадгүй. Тэгээд яг ингээд уугаад эхэлсэн үед тийм хэмжээ дамжаа бол надад л ерөөсө бодогддгүй. Би зүгээр яг нэг ихэд ингээд уугаад яг ингээд явна. Би өнгөрсөн 7 хоногт Волт орсон. Тэрний өмнө ингээд би бол ороод байгаа. Ярин бол тэр санаа юу вэ? Яг ингээд та нарын алга тасч байгаа шиг яг тэр клуб таралцсан хүмүүс тийм их ивэртэй тул харсан юм шиг үе өнгөрцөн билээ. Бараг гоё штэ бороо гэж орхиж байгаа. Тэр нэг бүгдээрээ юм гоо зуурцсан хэл амтай. Яг тэр нэг хэл ойлголцоод юм ярихгүйгээр нэг хараад байна. Хоёрыг дагуулж гадаа. Өөрийн мэдхүү нөө ай маяг нөөцлөгээд бүх юм болж байгаа. Тэгээ мань мэтийг яваад оронгууд яг 2000-ад оны дуу муу 50 80 тэг шиг гэдэг. Тэр ч ихтэй ингээ гоё болж хэлж байгаа.
Тэгээд би бол шоуд та нартай ч гэсэн би шоуд заа. Цэнгүүн гүшин зүгээр нэг алгацчих чадах юм. Яг тэр араа одоо цэнгүүн гүшин бол 27 настай. 27 настай. Монголын парламентын түүхэнд хамгийн залуу эмэгтэй гишүүн. Тэгээд хамгийн энэ сошиал нэтворк ялангуяа манай сүүлийн 3-4 жилийн нийгмийн энэ огцом юм харанхуурал улс төрөөсөө ярих сэдвүү болсон. Энэ амар хямралын үед улс төрч эмэгтэй улс төрч ялангуяа залуу халуун улс төрч байна гэдэг бол үнэхээр хэцүү. Би эмэгтэй байж үзээгүй. Байж үзсэн бол байсан бол яг л уйлахаар тийм замаар явж байгаа. Анх нэр дэвших тухай яригдаж ирснээс хойш л яг энэ тэр сонгуул өгч байгаа Монголын тэр сая гаруй хүн, сая 500 мянган хүний нүдэн дээр л дүүжлүүлж эхэлсэн. Үнэхээр тэрний ч энэний ч хүн гинэ, аав нь тэрэн гинэ, аавынхаа өвг гинэ. Тэгэл ингээд сүүлдээ надтай хүртэл энэ дээр болгоол. Тэгээ одоо ингээд тогны хүн өссөн дээр эрчим хүчний реформ хий, өнөөдрийн төрийн алдагдлыг багасгая гэж хэлсэн цэнгүүнийг нөгөө Ахмад туршлагатай улс төрчид нүүрэн нэгнээд гаргаж ирээд дүүжлүүлээд ард нь нуугдаад бид нар буруу мэдээлэл өгсөн юм аа гэж сууж байгаа. Тэгэхээр энэ ачааг давж гарч байгаа. Тэгээд ийм ямар ч юм одоо ийм хүнгэлсэн шинжгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд явж байгаа эмэгтэйд бол би бас үнэхээр алга ташмаа санагдав. Аян өргөмөр санагдав. Хизээч хоорондоо учрахааргүй байсан амьдралын зургасуудыг нийлүүлсэн. Энэ өөрөө бас айгүй хувь тохиолдох гэж бодож байгаа. Та бүхэн нэг нэгнийгээ зүгээр ингээд рандомор фэйсбүүкээр найзууд болоод явуул яаж тэр хийсэн идэв буцааны дараа нэндээ олгосон бол тэгж яхад бид нар ингээд учирж юм гэдэг чинь учир тохиолчин өөрөө маш том зүйл байгаа. Тэгэхээр маш олон хүний үйл хэргүүд нэгдэж байгаа энэ зүйл учраас энийгээ бас бид нар айгүй бас нандин жүнсэнтэй болох бас юу арах байхаа гэж бас бодож байгаа шүү гэдэг энэ дэшин бас хэлээ. Найз залуугийн краш. За nice. Гоё тий. За уулзалт янз сайхан боллоо. Тэгээ энэ влог маань энэ open парламент хөтөлбөртөө зориулсан. Тэгээ өнөөдөр хоёртнуудаа бас чөлөөтэй бас нэг юм уулзалт хийх шаардлагатай. Тэгэхгүй энэ чинь яг гишүүний ажлын албанд ажиллаж байгаа юм шиг ингээ ажиллаад завгүй. Оройн 3-7 оны завгүй юм байсан. Өнөөдөр төгсөлтөө сайхан уулзалт боллоо. Тэгээ дараагийн дугаараар хэвлүүлээд өргөжлүүлээд яг одоо чуулган би бодож чинь цагаан сарын үеэр нэг дугаар гарч магадгүй. Цагаан сарын үеэр. Тэр дугаараараа иргэд уулзсан.